За манай шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Антай подкастын маань тэгээд өнөөдрийн дугаартаас маш сонирхолтой зочин орж байгаа. За BCM гэж нэрлэгддэг. Business Council of Mongolia-гийн Managing Director Совд хүрэлцэн ирсэн байна. Тэгээд бидний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. Баярлалаа. Намайг өсвөрж оролцуулж аваад баярлалаа. Тэгээд мэдээж бас яг нэвтрүүлэг эхлэхээс өмнө би бас үзэгч сонсогчдоос нэг юм хүсмээр байна. Заавал энэ subscribe гэдэг ботны заавал дараарай гэж хүсгэсэн. Тэгээд та дэс юу ч унахгүй. Гэхдээ манай сувг болон манай багийнхын одоо ийм гол зочин оруулж ирэхэд маш их одоо өөрөө хүлээдэг. Тэр одоо ажлуудыг хийхэд маш их дэн болдог шүү. Тэр заавал доотлын төвчлөрөө дараарай гэж хүсэж байна. Тэгээд подкаст маань юутай бас те Facebook, Instagramтай болсон. Тийм тэгэхээр тий аюу гоё одоо зочдынхоо гоё одоо тодтгол хэсгүүдийг бид нар бас залуучуудаа болон одоо сонсогчдоо хүргэхийг зорж байгаа. Тэгэхээр тэр хэсгүүдийг бас заавал таад нэг дагаарай. Тэгээ Антай channel гэдэг байгаа. Тэгэхээр заавал follow хийгээрэй гэж хүсэж байна. За тэгээд манай co-host Тэмүүлэн өдрийн мэнд. За дэлхий яриагаа мэдээж BCM гэдэг байгууллагаас зүгээр төрчгтэн эхэлчихье гэж бодоод байна. Business Council of Mongolia гэдэг одоо ер нь Монголын хамгийн анхны одоо консул гэж хэлээд байгаа. Тэгээд хамгийн идэвхтэй гэдээ би бас ер нь бол өөрөө өөртөө боддог. Тэгээд энэ яаж байгаа гэхээр энэ ер нь бол ингээд хувийн сектор за тэгээд бас public sector те болон одоо энэ хэдэн хооронд нь ер нь бол их уулзуулдаг юм гүүр байгууллага гэж би бол хардаг. Тэгээд энэ гүүр байгууллагыг одоо direct хийж ажиллахад те одоо мэдээж олон хүндрэл бэрхшээл тулгуурлал нь бас маш их мэдрэмжтэй байхыг шаардна те. Ер нь энэ гүүр болох хэр хэцүү вэ гэдгээс асуудал эхэлж ярилцвал яаж байна. Зөв. Тийм яг түрүүний хэлсэн манай байгууллагаас яг байгууллагатад одоо 19 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа тасралтгүй явж байгаа. Тэгэхээр дараа жилд бидний манай байгууллагын 20 жилийн бараг болохоор. Тэгэхээр 20 жил. Догоон байдлаар бид манайх 150 гаруй гишүүн байгууллагат тий. Яг тэгээд өөрөө хэлснээр аль яг BCM Монголын бизнесийн зөвлөл нь болохоор яг л төр тий хувийн хвшил тэгээд дээрэс нь дахиад нэг олон улсын байгууллагуудыг яг л холбож гүүр болж одоо үйл ажиллагаа явуулдаг тийм байгууллага байгаа. Тэгээд яг хэцүү зүйл гэхэд яг мэдээж нөгөө нэг бизнес эрхлээд явж байгаа үйл ажиллагаа явуулж байхад мэдээж манай бизнесийн орчноос ихтүүлээд асуудлууд нэлээд байдаг л та. Тэгээд яг BCM дээр бол нөгөө бидний гол зорилго нь гэхээр яг бизнесийн орчныг сайжруулах тий тэгээд эдийн засгийн орчныг бас нэмэгдүүлэх дээр илүү одоо дагнж ажилладаг гэсэн үг. Тэгээд мэдээж нэг Монголын одоо Монгол руу хөрөнгө оруулагчид бас манайхыг сонирхож одоо орж ирлээ гэхэд яг манайх шиг байгууллагаар ирэх хэрэгтэй дэмжиж орж ирдэг л та. Эхний одоо бизнесийн орчин ямар Монгол улсад ямар эдийн засгийн орчин ямар ингэхээр эхний уулзалтад яг манайх шиг байгууллагаас бас орж иж таардаг. Тэгэхээр яг тэр үе дээр бид нар болохоор яг юу гэж одоо зөвлөдөг вэ гэхээр бид нар бол яг Монголын байгаа те яг бизнес эрхлэгч ч юм уу хөрөнгө оруулахад яг тулгуурдаг асуудал нь юу гэдгийг нь бол яг нуулгуулыг хэлдэг. Тэгээд мэдээж гал бас нөгөө нэг өгдөг зөвлөгөө нь гэх юм бол яг би Монголд хөрөнгө оруулах гэж байгаа байгууллага ч юм уу яг сонирхож байгаа байгууллагууд бол яг зөв түншээ олох нь бол маш чухал гэдэг юм а гэдэг хэлдэг. Тэгэхээр ягаад тэгэхээр тэр хууль одоо орчин эдийн засгийн бизнесийн орчин илүү сайн мэддэг нь яг энэ Монгол улсад одоо үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд нь байдаг. Тэгэхээр тэрийг нь илүү сайн ойлгоод яг зөвлөж ингэж ажиллах хамтарч ажиллаж чадах юм бол мэдээж цаг болон цагуугийн хувьд хамаагүй хэмнэлттэй байдаг учраас зөв түншээ олох нь хөрөнгө оруулагч маш чухал байдаг болохоор бид яг өөрсдийн гишүүн байгууллагатай найдвартай яг тэр консалтинг ч юм уу эсвэл зөвлөгөөлөгөө үзүүлдэг байгууллагууд нь бол холбож өгдөг тий. Мэдээж яг энэ чиглэлээр болохоор жишээлбэл сүүлийн хугацаанд жишээлбэл манай дээр том нэг улсын эмчтэй тий төрийн өмчт байгуулгын гэж жишээлбэл Монгол улс руу орох гээд ихний уулзалтаа Монголд ирээд хэдэн байгууллагатай уулзалахад манайхтай жишээлбэл уулзж байгаа. Эсвэл нэг том улсын тий хэдэн тэрбумаар үнэлэгддэг том одоо компани тий яг Монголд бас үйл ажиллагаат хэлэх гээд орж ирэхээр бас мэдээж төрийн байгууллагатай уулзахаас гадна яг манай бизнесийн холбоо зөвлөлүүдтэй яг их уулзж явдаг. Тэгэхээр тэр тал дээрээ бол тэгж яддаг. Мэдээж төрийн оролцоо бизнесийн орчныг сайжруулахад бол маш бодлогын хүрээнд ч юм уу те татварын орчингийн одоо зөв байлгах нь бол одоо маш чухал байдаг. Тэгэхээр тэрнээр бид нар яг ингэж уялдаа жохоо бизнесийнхаа дуу хоолой бас нэг дор хүргэхийн тулд нэгдсэн журмаар одоо ингэх нь бол илүү үр нөлөөтэй байдаг. Болохоор тэл тал руугаа бас манайх илүү ажилтдаг гэсэн үг тий. BCM сая савдайгуу гоё юм дурдчихлаа. Ер нь одоо гаднаас байгууллагад орж ирээд Монголд орж ирээд бас Монголыг зах зээлийн мэдээж яг өөрсдийнхөө судалгааны багтаагаал ажил хийсэн байгаа хэ. Гэхдээ яг нэг шууд
яг амьдрал дээр туулдаг тэр юг мэдэхгүй шүү дээ. Одоо бэрхшээлүүдийг те. Тэр үнэ би бас их анзаархад PwC ч юм уу консалтинг фирмүүдээр их дамжиж орж ирдэг. Гэхдээ BCM өөрсдөө консалт хийдэггүй те. Манайх яг шууд бол консалтинг тиймэрхүү үзүүлдэг. Холбож хөвчлөө өгдөг. Зүгээр манайх нэг олон улсын янз бүрийн нэг төсөл грант ч юм уу тиймэрхүү юмдаар л өөрсдөө консалтинг өөрсдөө бол ажиллаад ганц 2 удаа бол нөгөө нэг тиймэрхүү төслүүд дээр бол ажиллаж байсан. Туршлага бол манай ажлын алба дээр бол байдаг. Тэгтээ хөвчлэн бол бид нэр гишүүн байгууллагуудтайгаа айгүй холбож өгдөг. Баг бүрэлдэхүүний хувьд ямар шоу хэмжээтэй баг байд юм бэ? Манайх одоо part time тэг full time шалтгаалаад нэг ойролцоогоор 7-8 багаараа ажилладаг. Тэг хөвчлэн дандаа залуу хүмүүс байдаг. Тэг одоо би бол баг хамгийн ах юмтанд багаараа. Тэг тэрнгээрээ бас айгүйх бахархдаг гэх юм уу тий. Гэхдээ давхар нөгөө board байдаг тий. Board нь бас их мундаг. Тий. Яг зөв. BCM-ийн одоо гол нөгөө нэг сүнс нь гэх юм бол нэг тий удирдах зөвлөлийн гишүүд нь бас байдаг. Тэр нь 10 манайх 15 удирдах зөвлөлийн гишүүнтэй. Тэгээд тэр нь одоо Монголын томоохон уул уурхай банк санхүү гэл яг Монгол улсад тэргүүлж авч байгаа дандаа бизнес хувийн хвшил одоо манлайлагч лидерүүд бас байдаг. Тэгэхээр зарим боордын гишүүд маань бол BCM дээр бол нэлээд олон жил удирдах зөвлөлийн гишүүнээгээд энэ байгууллагыг одоо энэ 20 жил хүртэл нь бол байгууллагт нь бол удирдах зөвлөл нь одоо хамгийн гол үүргийг гүйцэтгэдэг явж байгаа гэсэн. Сайн нөгөө холбож өгдөг гэдээ ярьж байгаа тэр яг юм бодиттой та хэдийн маань хувьд холбож өгöd одоо хөрөнгө оруулалтын явж байгаа ер нь төслүүд байдаг уу? Ер нь тийм байдаг бол хэдийн хэмжээний одоо хөрөнгө оруулалт хийгдсэн байгаа бол яг хуу хөрөнгө оруулалт хийнэ гэдэг чинь айгу удаан олон жил болдог процесс л та. Тэгэхээр мэдээж яг хуу холбож өгөөд тэндээс үр шим авсан гишүүн байгууллага манай удирдах зөвлөлөөр ч юм уу дамжуулаад айгу олон кейсүүд байдаг. Тэгэхээр бид нар яг тэр яг цааштай нөгөө тэр зарим хөрөнгө оруулалт чинь 10 20 жил зарим тийм удаан хугацаанд бас үргэлжилдэг учраас бид нар бол яг шууд яг энэ нь бол манайх энэ бенефит энэ холбоос хийгээ шууд ингэсэн юм а гэхээсээ илүү гишүүн байгууллагууд дээрээ жишээлбэл бид нар манайх нөгөө одоо жишээл олон улсын нөгөө нэг төрийн ч юм уу эсвэл төрийн бус Сингапур, Хонконг, Франц, Итали гэх айгүй олон улсын тэр яг төртэй болон төрийн бус тийм холбоотуудтай бас айгүй хоор ажилладаг. Тэгэхээр бизнесүүдийг бас хооронд нь уулзуулж холбох тийм юм дээр их ажилладаг болохоор тэрэн дээр бас бодит тийм холбож өгсөн жишээнүүд бол зөндөө байдаг. Тэрээс яг хөрөнгө оруулалтаар болохоор айгүй том процесс байдаг болохоор тэн дээр мэдээж ихний алхмууд дээр ч юм уу зарим нэг хэсэгт нь бид нэр дэм тус болж байгаас илүү их шууд тэрэн дээр нь бол тийм нөгөө зүгээр холбож өгж байгаа болохоор бас яг энэ манайх хэлцүү байгаа. Одоо гаднаас ингээ орж ирэнгүүт өөрсдөө бол гадны хөрөнгө оруулагч нар бол та хэдтэй шууд холбогдоо явчихж байгаа. Монгол талын түншүүд яа одоо хөрөнгө оруулалт хэрэгтэй хүмүүс бас байгаа даа шүү дээ. Тэр хүмүүс заавал BCM-ийн гишүүн байж иж та хэд маань холбож өгдөг үү? Эсвэл бүх ерөн компаниудыг өөрсдөө харж агаад холбож өгөхийг холбож өгөөд зүгээр гишүүнчлэлүүдтэй арай өнд одоо priority гэх юм уу тийм юу байдаг уу? Яг зөв тий. Ер нь бол яг нэг салбараар одоо жишээлбэл гадны олон улсын байгууллагын одоо компаниуд ч юм уу тий Монголыг сонирхоод орж ирж байхдаа энэ салбарын хүмүүстэй уулзмаар байна гэлдэг. Тэр зарим тохиолдолд бол манай салбар одоо жишээлбэл агуу ниш тийм салбар байх юм бол манай дээр гишүүнжил байхгүй ч юм уу бас байх тохиолдол. Тэр үед нь бол бид нар яг холбоол өгдөг. Тэр нь бол манайх чинь төрийн бус ашигын бус байгууллага гэж явдаг учраас мэдээж бүх Монголын одоо бүхэл үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийг аль болох дэмжих тал дээр ажилладаг. Мэдээж нөгөө нэг датабаз банаа дээр чинь бас үүссэн байгаа л шүү дээ. Тэр байгууллагын одоо тэр захирлын ч гэдэг юм. Тэгэхээр яг гишүүн байгууллага байх юм бол бид нэг контактн байдаг болохоор холбож өгөхөд амар байдаг гэх юм уу. Тэгэхээр тэр талаараа бид нар одоо жишээлбэл манай гишүүн байгууллага байх юм бол за нэг салбар дээр 2 3 одоо яг ижлэгэн үйлчлэгээ үзүүлдэг байгууллага гэх юм бол бидний толгойд бол хамгийн түрүүнд манай гишүүн байгууллага орж ирнэ шүү дээ. Тэгэхээр яг тэр талаараа яг холбож өгөх дээр илүү priority-г нь манай гишүүн байгууллага авчдаг. Тэрнээс зарим тохиолдолд манай гишүүн биш байсан ч гэсэн бид нар бол холбож өгөөд цаашаа ажилтнанд юм болохыг аль болох хичээж ажилладаг. Ер нь холбоотой байхад бол тий яаж чал юм байна те. Тэгээд энэ дээрээс нэг юм дуртахад Монголын бизнесийн зөвлөл гэж явж байгаа. Монголын бизнесийн зөвлөл маань өөрсдөө non profit буюу ашигын төлөө ашигын бус байгууллага байгаа шүү гэдгийг нэрээ тодтолцох чи тий. Тэгээд яг би жишээлбэл өөрөө бас буруу ингээд бодож ирсэн байгаа даа. Тэгэхээр ашигын бус байгууллага байгаа гэдэг бас тодтолцох чи тий. Хитэн гишүүнчлэл ярьж байгаа дээр ер нь хитэн гишүүнтэй эдийн. Тэгээд BCM одоо яг ямар хуу компани орвол дээр байдیں۔ Эсвэл бүгд байвал болт юм уу те хэмжээний хувьд ч юм уу одоо яг бид хэдийн мэдээр нөгөө том оюутлага Монголын баг хамгийн том гэх бүх групп компаниуд байж идэг те тэгэнгүүт одоо жишээл дөнгөж нэг үйл ажиллагаа эхэлж байгаа компани ч гэсэн энэ дээр орох
орох хэрэгтэй юу? Эсвэл арай нэг юм томорсон байж иж орох байд юм уу? Тэрийг бас манай хүмүүс. Ер нь л яг уу манад бол бүх төрлийн одоо хэмжээний те үйл ажиллагаа явуулж байгаа бизнесүүд бүгд л нээлттэй ордог. Тэгээд benefit-ийн хувьд бол мэдээж тухайн бизнесийнхаа нөгөө нэг юунаас шалтгаалаад бид бол аль болох нөгөө бүх гишүүдтэй хамарсан үйл ажиллагаа явуулахыг бол аль болох хичээдэг те. Тэр шалтгаараа бид нар айгүйх олон төрлийн олон улсын байгууллага төрийн дотоод ингээл янз бүрийн байгууллагатай айгүйх хамтарч ажилладаг. Мэдээж миний харж байгаа болохоор мэдээж яг энэ гишүүнчлэлтэр мэдээж яг дунд төвшинч ч юм уу явж байгаа байгууллагууд нь илүү их баг бенефит авдаг байх яг networking те эсвэл ямар нэгэн холбоосоор тэд нар чинь бизнеснээ дараагийн төвшөнд хүрэх гэж байгаа. Том групп компани хувьд бол тэд нар чинь бид наргүй яг нөгөө нэг бүх төрлийн нөгөө нэг багтай те нэг одоо газар. Тэгэхээр тэд нартай бол бид нар бас шууд тэр нөгөө нэг одоо жишээл янз бүрийн сургалт дээр явуулаа гэхэд тэд нар өөрсдийн сургалтын багтаа ч юм аа байдаг. Гэхдээ юунд том групп компаниуд бид бенефит яаж үзүүлж байна гэхээр одоо жишээлбэл янз бүрийн багц хууль явлаа гэж бодоход групп компани ч юм уу тэд нар одоо жишээлбэл ганцхан өөрсдийнхөө одоо эрх ашигыг бодсон одоо явуулах тэр чинь хуулийн төсөлд одоо багтаж авах нь айгүй хуур. Нийт одоо нэг бизнесийн одоо нэг community гэдэг утгаараа хэрвээ одоо нэг саналаа өгдөг ч юм уу тэгж орох юм бол чинь илүү цар хүрээтэй одоо жишээлбэл хуулийн төсөлд бид нар тэгжний утгаараа буцаад нөгөө нэг яагаад удирдах зөвлөлийн гишүүд манай энэ бизнесийн зөвлөлийг ингэж авч яваад байна гэдэг чинь бид нар чинь логийн Монгол улсын бизнесийн орчин эдийн засгийн тэлэх гэж ажиллаж байгаа учраас буцаад энэ том групп компаниуд чинь манайх шиг ийм байгууллагыг дэмжиж өгөх юм бол буцаад энэ чинь нийгэмдээ хэрэгтэй бизнесийн орчинд л хэрэгтэй учраас ингээ бүгдээрээ уялдаатай ажилладаг гэсэн үг л дээ. Тэр ер нь ямар ч хэмжээтэй байсан болно л гэж тийм. Энэ дээр би зүгээр нөгөө өөрөө BCM-ийн тийм нөгөө networking танилцах үдэш гэхээр арай буруу болох гэдэг нь зүгээр компани хоорондоо одоо нөгөө уялдааг сайжруулах тэр ивент дээр нь өөрөө очиж исэн хүний арга хэмжээнд дээр нь өөрөө очиж исэн хүний хувьд заавал бас гишүүн байх шаардлагагүй тий зүгээр тэр өдрийнх нь тэр нөгөө ивентийнх нь одоо төлбөрийг төлөөд ороод тэр бүх одоо том компаниудын хүмүүстэй танилцаад явах боломжтой гэж болоод байгаа зүгээр тэр ер нь одоо хэр ойрын хугацаанд хийгдэж байгаа вэ? Тиймэрхүү арга хэмжээ нь бол бид нар аль болох олон зохион байгуулах гэж яадаг. Тэгээд ер нь бол заримдаа 2 сард нэг удаа эсвэл сартаа заримдаа нэг улирлаасаа бас хамаарат явчихдаг. Тэгээд жишээлбэл одоо манай дараагийнх одоо тийм арга хэмжээ бол энэ сард байгаа. Тэгээд хвчлэн бас бид нар зарим зохиолдолд нэг гишүүн байгууллагуудтай айгүй хамтарч ажиллаж тэднийгаа бас илүү дэмжих тал дээр нь бас ажилладаг. Тэгэхээр тэндээсээ бас эдгээр нэг янз бүрийн сонирхолтой харилцаа бүсгээд хамтарч ажилласан хоорондоо ажилласан ч тиймэрхүү тохиолдол зөндөө байдаг. Тэгэхээр яг ингээд нэг үзэгдэж харагдахгүй ч гэсэн нэг ер нь бол нэг бизнес эхлээд явж байхад хамгийн гол зүйл чинь ерөөсөө танилын тал тий холбоос байдгийг ер нь би Монголын бизнесийн зүйлдер орж ирээд айгүй сайн ойлгосон л доо тий мэдээж хүн байгуулах ч юм уу бодлого боловсролтой сайн сервис үзүүлж болно. Гэхдээ одоо танилын хүрээ нэлбэг байх юм бол хүмүүс ч ерөөсөө буцаал нөгөө нэг таньж мэддэг хүндээ ихтгэлтэй байгаа учраас шууд үйлчлэгийг нь авдаг ч юм уу тэр болгоор тийм замаар явдаг учраас тэрийг нь аливаа дэмжиж ажиллахтай л хичээдэг тий. Тэр амар сонин тий. Одоо ингээд яг тийм арга хэмжээнд дэр ч юм чөлөөт орчинд тэг коктейл ч юм тийм орчинд ингээд очиод нэг том захиралтай танилцахад юм баг найзуудын хэмжээнд танилцчихдаг тийм. Яг эсэргээрээ офс дээр нь очиод танилцах юм бол бүр нэг юм шал өөр хүн болчдөг тийм. Тэр яг юундаа хэд юм бол тэрийг бимбо бодж үзчихсэн. Одоо зөндөө ивэнтүүд явдсан шүү дээ бимбо ч гэсэн. Ер нь яг юундаа хэд юм бол тэр. Миний хувьд болохоор зүгээр миний бодлоо л тэгэл тэр орчинг л зөв бүрдүүлж өгөөл тэр одоо арай жоохон мэдээж юм бизнесийн уулзалт ч өөрөө аль аль талдаа аягүй теншнтэй аягүй юм гэдэг ааш дарамттай байгаа шүү дээ. Тэр дарамтыг мөн дээрс нь аваа хаяад тэгээ ийм чөлөөтэй уулзалт болгочоор илүү нээлттэй болдог юм болов хүмүүсийн харах өнцгөл нь өөрчлөгдсөн юм болов гэж харж байгаа шүү дээ. XM-ийн харилцагчид демо дансараа буюу бодит бус хөрөнгөөр 7 хоног бүрийн демо тэмцээнд орж бодит мөнгөн шагнал авдаг байна. Та мэдээгүй байсан уу? Өөрийгөө ч сороод шагналын сангаас ч хүртэх гайхалтай боломжийг XM бүрдүүлжээ. Description хэсэгт байх холбоосоор ороод туршаад үзээрэй. Big Fair Human XM. Тэгээ би бас савда угаасаа яг иймэрхүү үйл ажиллагаанд олон зохион байгуулсан бас яг бүх одоо харилцагчтай харж байгаа шүү дээ өөрөө нүдэрээ. Тэгээд нэгдүгээр нь хоёр асуултаа. Нэгдүгээр тэр одоо сая түрүүн тэмээ ярьсан хооронд уулзалтж байгаа тэр одоо боломжуудыг бүртгэдэг юм уу? Бүрдэх боломж өгд юм уу нэг. Хоёрт нь гэх юм бол одоо яг танад мембер болцсон тэр одоо харилцагчд маань те
юун дээр алдаад байна? Юунд буруу хийгээд байна гэдэг дээр өөрөө юу гэж боддог вэ? Харилцаа үүсгэж болд юм уу гэж үү? Боломж үүсчих чааш тээ. Тэр нь цаашаа явд юм уу гэж дөө. Тэрийг та бүртгэж чаддсан юм аа гэдэг. Бид нар бүртгэхээс илүү одоо жишээлбэл бид нар бол ханаас нэг follow up хийгээл яасан гэл тэр хоёр хүний юмд ороод байгуулга юм. Зүгээр манай дээр нөгөө нэг knowledge sharing session гэж болдیں۔ Тэр нөгөө network event-ээс гадна одоо жишээлбэл тэр нь болохоор бараа бүтээгнээс сурчлагаасаа илүү одоо тэр одоо өөрийнхөө тэр одоо нэг үйл ажиллагаа явуулж байгаа тэр нэг салбартаа одоо нөгөө нэг юм илүү гүн судалсан болохоор тэрийг одоо бусдаагаар хуваалцж байна л гэсэн үг л дээ. Тэр үеэр манай хайгуу манай тэр нөгөө нэг ирсэн ч очиж маань нэлээд их нөгөө нэг клиент одоо их тэр нөгөө нэг арга хэмжээнээс бол авч авд юм бэлээ. Тэгээ тэрийг сүүлд нь тэр чин зарим тохиолдолд хэлэн зарим тохиолдолд хэлэхгүй. Гэхдээ хөвчлэн дараа нь уулзаа нөгөө яасан гэсэн үг гэхээр бүгд юу найггүй тийм эрэг нөгөө нэг үр дагавартай байсан гэж хэлдэг те. Тэгэхээр буцаал тэр нөгөө нэг бидний нэг community үүсгэсэн. Тэгээд би нэгээ дэмжигт бизнесүүд чинь гишүүн байгууллага бид нар аль болох хооронд нь холбож өгөөд тэгээд одоо өөр нөгөө нэг байгууллагаас илүү одоо нэг community үүсгэх болохоор би нэг дэмжигтэй нь илүү бас. Яг сэдвийн дагуу болохоор тэрний илүү яг тэрний хадаа ирж байгаа хүмүүс нь дандаа яг тэрийг сонирхож ирж байгаа хүмүүс болохоор ивентээр болохоор сууд ингэж харж байгаа л. За энэ хоёр ярилцчихлаа даа. Яг тэгээд дараа нь яг тэр нэг амжилттай тэр нэг сервист нь одоо би биндээ бенефит үзүүлсэн сонсохоор тэр нь буцаад нөгөө бидний үйл ажиллагаа нөгөө нэг юу гэдэг сэтгэл хангамжгүй өгдөг л доо. Тэгээ цаашдаа илүү хийх одоо зорих ч юм уу тийм дээр. Мемберүүд нөгөө нэг одоо мэдээж гишүүн болчоод тэг ерөөсөө авдаггүй ингээд нэг алдаа гаргаад байдаг. Тэр нь юу юм бэ гэж. Уу яг хуу алдаач гэж юу яг хуу бас нөгөө нэг бизнесийн байгууллагууд чинь бас нөгөө нэг өөртөө завгүй л яг өөрт хаажлаа хийгээл явж байгаа тийм. Зүгээр зарим нэг зөвхөлдөлт явдаг гэхээр бид нар нөгөө нэг яг энэ байгууллагт яг энэ хэрэгтэй гэдэг нэг бид нар ч нөгөө гишүүдээ айгуу сайн мэддэг болчдөг. За энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тийм. Тэгээд яг хэрэгтэй юм болонгууд та нар заавал ирээрээ тийм энд чинь яг та нарт хэрэгтэй юм байгаа шүү гэж зарим тохиолдолд ажил амжихгүй ч юм уу ирэхгүй тохиолдол бас байдаг тийм. Тэр зүйл дээр яг би илүү нөгөө нэг өөр багийнхаа хүнийг нэг одоо явуулдаг ч юм уу ядаж тэр боломжийг алдахгүй байгаасаа л гэж илүүгээ хардаг. Тэгээд бид нар чинь яг нөө нэг гişүүдтэйгээ илүү яг нэг нэгээр нь бид нар ингэж бараг нөгөө нэг харьцдаг тий. Тэнгүүт за яг энэ байгууллагт яг энэ хүмүүстэй холбочвол бараг хэрэгтэй байж магадгүй ингээд дээр юм байна гэд. Тэгээд яг бүр шууд тарьцаад бас явцдаг тийм тохиолдол. Өөрсдөө идэвхтэй байгаарай л гэж байгаа. Тийм ер нь идэвхтэй ашиглаж энэ бид нар бол бидний үзүүлээд байгаа сервис ч ерөөсөө платформ байхгүй юу. Тэгээд энэ платформыг яаж сайн ашиглаж leverage хийж чадсан тухайн байгууллага буцаад benefit тэрийг нэг олж харахгүй байх юм бол хайрын гишүүнчлийн төлбөрлүүлждэг тэгсэрнээсээ нөгөө нэг тэрийгээ сайн нөгөө нэг ашиглаж чадахгүй болохоор буцаал юу надад жишээлбэл харилцаж байгууллага одоо мэдээж бас хийдэг ивентэд нь очижсэн. Тэгэхээр байгууллагууд ингээд те одоо яг BCM managing director болон багтаа ингээд уулзалтаа те би ийм хүсэж байна ингээд хойноос нь явал айгүй одоо үр дүнтэй гэж би хараад байгаа. Би яг ингэмээр байна те яг тэр секторын тийм хүмүүстэй ингээд ийм ивент барах зохион байгуулмаар байна. Тэгж бол болдог өстэй. Тийм бид нар бол арга хэмжээ хамтарч зохион байгуулах дандаа нээлттэй байдаг. Тэгээд бид нар чинь ер нь ганцхан дотоодын нөгөө нэг гишүүн байгууллагын арга хэмжээ зохион байгуулах гэж бид нэр илүү түрүүн хэлсэн. Айгүйх олон улсын байгууллагуудтай, олон улсын танхимуудтай тий эмбасси элчин сайдын яамуудтайгаа ажилладаг. Тэгэхээр бид нэг арга хэмжээ зохион байгуулах дээр айгүй туршлагатай. Тэгээд тэрийг яаж зөв хүнд хүргэх үү гэдэг дээр айгүй одоо ийм сонирхолтой нюанс байдаг юм болов. За ингээд BCM ингээд за би нэг клиент цаа тэгээд ингээд таад ингээд очсон. Би яг тийм нэг элчинтэй уулзах хэрэгтэй байна. BCM ингээд энэ дээр introduction хийхдээ тий яг ингэж нэг юм guidance өгөөд ингээд бидрийг ингээд оруулаад ирээч гэдэг ч юм уу. Тиймэрхүү нөлөөлөд байт юм л. Яг уу одоо жишээлбэл тий одоо нэг элчин сайдын яамнууд чинь Монгол улсад яагаад үйл ажиллагаа хийж ингээд хоёр улсын одоо хамтын ажиллагаа эдийн засгийг л үргэлжлүүлэх сонирхолтой байгаа шүү дээ. Тэгэхээр яг уу шууд одоо элчин сайдтай уулзахаас илүү нөгөө нэг тэмцээн ажиллаж зөндөө ажиллагаа тий. Тэгэхээр одоо жишээлбэл нэг компани яг ийм юм дээр одоо үйл ажиллагаа одоо ингэж энэ тал руугаа ингэж ажилламаар байна гэх юм бол бид нар бол элчин сайдын яамных нь одоо ямар нэгэн яг тэрийг хариуцж авсан ажлын хүнтэй холбоотой хөдөл бүрэн боломжтой. Нөгөө талаас бид нар одоо жишээлбэл Монгол үйл ажиллагаа одоо нэг яг элчин сайдын яамд байдаггүй ойрхон одоо нэг хятад Бээжинд ч юм уу те сөвөл нөгөө үйл ажиллагаа явуулдаг элчин сайдын яамнууд бас байдیں۔ Одоо өөрсдийн Монголын одоо юу байхгүй. Тэд нар чинь манайхаар айгүйх дамжиж орж ирдэг. Тэнгүүт тэгэл хүсэж байгаа юм бид нар ийм байгууллагатай контакт хиймээр байна. Манад ийм компаниуд бас Монгол руу орохыг хүсэж байна гэл тэгэл яг тэр холбоосыг бид нар бол байнга л хийж өгдөг. Тэг яг энэ дээр тэр нөгөө
танилцах ивент гэх юм арга хэмжээнүүд дээр очихоор миний нэг анзарч ирсэн юм яг BCM-ийнхээ өөрсдөө гоё холбож өгöd байдаг тийм. Миний ярьсан юм тийм. Яг манай монголчууд чинь ингээд нэг жоох юу эхлээд нэг хичээлтэй нэг үүд болонд очиод ингээд зогсоод одоо би яг сувдаг бас яг анзарч ирсэн ингээ очсон байж хахад энэ хоёр ингээд нөгөө хэрэгтэй юм нэг нэгэндээ хэрэгтэй дээ гэдгийг харчаад шууд очиод нэг захирлыг наад энэ ийм ажил хийдэг юм хүн байгаа шүү гэдэг ингээд танилцуулаа явчихдаг. Тэгэхээр бас нөгөө би introvert эсвэл би хүмүүстэй нэг танилцж чаддгуумаа гэд ийм арга хэмжээнүүд рүү явдггүй бол эдний ивент дээр нь одоо баг спонсор хийгээд байгаа юм шиг болчихсон. Гэхдээ би өөрөө яг очиод зүгээр харж ирсэн хүний хувьд нэгт тэнд нөгөө юм борлуулалт хийх гэдэг ингээд улаарж байгаа хүмүүс биш. Яг ийм гоё өдөрдох төвшний юм уу дунд левлийн юм өдөрдох төвшний хүмүүс тэнд очсон юм одоо тайван орчинд байж идэг. Тэгээ тэнд нь яг өөрөө очиод ингээд нэг жил сайн уу би ийм гэд манай монголчууд чаддгүй шүү дээ. Тийм дэрэж жоох юм уу. Тэрийг бас яг манай BCM-ийн шууд ингээд дагуулж чи наа хүртэл яг өмнө бас жахаас гэдэг үстэй. Тэгэхэд яг энэ ингээд ийм хүн байгаа ингээд шууд ингээд танилцуулаад явжсэн. Тэр бас манай Монголын энэ юунд хэрэгтэй бах те. Тэгэхэд тэрийг бас яг үзэж байгаа хүмүүс маань өөрсдөө айдаг болсгүй бас л хэцүү шттэ те. Яг ийм бизнесийн орчны уулзалтан дээр очих гэдэг чинь ингээд нэг жоохон сүрдмээр байгаад байдаг. Ерөөсөө тийм байхгүй бас гоё. Бас гадаадууд бас гадаад захирлууд бас амар их очсон байдаг юм шиг гоё. Бүх юм англи хэл дээр яваад байдаг. Гэхдээ бас монголоор ярьдаг эсвүүч гэсэн байгаад байдаг те. Тэр нь одоо ивент зохион байгуулна гэдэг өөрөө мэдээж хүмүүс ирүүл төр чинь идэвхтэй орчин болно шүү дээ. Хүмүүс авчирна гэдэг чинь өөрөө айгүй одоо хэцүү асуудал гэх юм уу те. Янз бүрийн зохион байгуулалт яг тэр чухал хүмүүс ирэхгүй байх тохиолдолд ивент айгүй хүчгүй байдаг те. Тэр BCM ивентүүдийг бол би айгүй хүчтэй байдаг гэж юу нь хараад байна. За мэдээж гадныхан гэд ярьсан дээр бас нэг асуугаад мэдээж гадны хүмүүс Монголыг сонирхож орж ирээд BCM-ээр дамжина. Дамжихдаа Монголын талаар жоохон буруу өрөөсгөл харсан ойлголтууд юу гэдэг юм бол тэрний талаар ойлцооч. Яг өрөөсгөл тал гэхээсээ илүү Монголын талаарх мэдээлэл нь бас харьцангуй ховор тий хүмүүс монголчин нэг яг хөрөнгө оруулалт тал дээр чинь нэг тийгэж их одоо бусад нэг дунд Централ Азиаг бодох юм бол харьцангуй арай бага байгаад байгаа. Тэгээ энийг илүү үргэлжлүүлэх тал дээр нь яаж нөгөө мэдээлэл мэдлэг өгөх үү гэдэг дээр нь л бид нар бас илүү Монголыг одоо нөгөө нэг сурталчилж бас явдаг тий. Тэгээд тэр ч утгаараа бид нар бас сүүлийн 2 жил би бас ажилласаас хойш нэлээд их нөгөө нэг олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллаж арга хэмжээ хийж тий бас тэр ч утгаараа нэг илүү их нэг Монгол улс тэгээ Монголын бизнесүүд гишүүн байгууллагаараа тэр нэг үе дадаан нэгтэр л илүү дагнж ажиллаж байгаа гэсэн үг тий. Зүгээр сөрөг талд гэхээсээ илүү нөгөө Монголын талаар зөв буруу ойлголт гэх юм уу? Буруу ойлголт тий. Зөв буруу тий. Буруу бол ер нь аль хэмжээнд манай Монголын бизнесийг харьцаа орж иж байна. Бизнесийн орчныг. Яг хөө мэдээж яг нэг тухайн сонирхож нэг тэр чинь сонирхож явж байгаа гэдэг нэлээд ер нь өөрсдөө хэмжээний түрүүний өөрийн хэлснээр бол судалгаа тий бүх юма хийцэн тэр чинь орж ирнэ л тий. Зүгээр яг бид нарын одоо яг энийг одоо ажиглаж байгаа болохоор одоо жишээл Rio Tinto шиг компани одоо жишээл Монголд хөрөнгө оруулалт хийнэ гэдэг чинь айгүй сайн сигнал ахгүй. Тэгэхээр бусад хөрөнгө оруулагчдыг орж ирэх одоо боломжуудын одоо нээж өгч байна гэсэн үг. Тэгэхээр дээрээс нь одоо өнөөгийн нэг геополитикийн одоо нөхцөл байдлаас шалтгаалаад Монгол бас илүү боломжууд гарч ирж байна удаа гэж бас бид нар харж байгаа л да. Яагаад гэхээр одоо нэг чухал ашигт малтмал газрын ховор элемент гэж байдаг шүү дээ. Тэднэр дээр болохоор жишээл сүүлийн жилүүдэд Монгол улстай хамтарч ажиллах сонирхолтой айгүй олон улсын одоо улсууд танилтаа жишээл Америкийн нэгдсэн улс, Их Британи, Өмнөд Солонгос, Австрали гэх тээ. Тэгэхээр энэ боломжуудыг нийтдээ ашиглаад эдийн засаг бид нар тэлэх боломж бол бүрэн байгаа тий. Тэгээ сая сүүлийн саруудад тэгэл баг нэлээд хэдэн бас хэдэн улстай бас хамтын ажиллагааны санамжчиг 2 засгийн газрын оронд хийжлээ шүү дээ. Тэгээд энэ талаасаа бас бид нар нөгөө нэг илүү энийг ашиглаад энийг яаж эдийн засгаа тэлэх үү гэдэг дээр бид нар сахаарч ажиллах айгуу чухал байгаа. Тэгэхээр тэрэн дээр нь юу орж ирнэ гэхээр мэдээж бодлогын түвшинд энийг дэмжиж өгөх. Тэр бодлогын түвшинээр дэмжиж энэ хөрөнгө оруулагчид нь орж ирнэ. Тэгээ дээрээс нь татврын орчин их чухал байдаг. Жишээлбэл одоо хөрөнгө оруулах байгаа. Ялангуяа уул уурхай салбар тарах юм бол буцаад өгөх өгөөж нь 10-20 жил ч юм айгүй удаан хугацаанд байдаг болохоор татврын нээлттэй одоо ойлгомжтой тий. Тэгээд бас урьдчилан таамаглах боломжтой татврын схем бас их чухал байдаг. Тэгэхээр
Тэрэн дээр одоогийн байгаад бол манай татврын орчин бол ерөөсөө тэр хөрөнгө оруулагчид ээлтэй бол биш. Тэгэхээр Монголын бизнесийн зүйл яг энэ тал дээр бас айгүйх нэг санал одоо энэ татврын багц хуулийн дээр саналаа өгөөд айгүй идэвхтэй ажилладаг. Түрүүний яг тэр гэсэн бас тэр газрын хавар элемент те энэ тал дээр ч гэсэн бид нар яг энэ Critical Mineral Advisory Council гэдэг яг энэ хүү төрлийн прожектуудыг бас илүү яаж явуулах тэр тал дээр бас идэвхтэй ажиллаж байгаа гэсэн үг. Тэгэхээр яг нөгөө нэг сонирхож байгаа улс нь мэдээж Монголын хувьд манайх чинь айгүйх нөгөө нэг байгалийн нөөцөөс уул уурхаатай дагуулсан эдийн засагтай байдаг учраас мэдээж тэр чиглэлийг илүү нөгөө нэг тэр орчны бүрдүүлж тэр төслүүдэд явуулах дараа нөгөөтэйгөр бас мэдээж нөгөө нэг эдийн засгийн төхөлжүүлэлт бас айгүй чухал та. Тэгэхээр бусад секторуудад бас айгүй идэвхтэй явуулах те бас эрчим хүчтэй одоо эдийн байгаль дэлтэй тэр нөгөө нэг climate finance гэж яриад байсан. Одоо уур амьсгалын өөрчлөлтөд төсөл одоо нэг төслүүд Монгол улсад одоо газар талбай нэлээд их байна шүү дээ. Тэгээ дээрээс нь хүн амын тооч цөөхөн тийм учраас одоо яг энэ чиглэлүүд дээр өлөө олон боломж байдгийг тэрийг харж одоо энийг л одоо бодлогын орчинд нь сайжруулж өгснөөр л хөрөнгө оруулагчтай илүү орж ирэх бүрэн боломжтой байна. Тэгэхээр хөрөнгө оруулагчтай бас мэдээлэл нэг дутуу баг зэрэг орж ирдэг юм байна. За тэгэнгүүт Монголын татвар болон улс төрийн тогтворгүй байдлыг мэдээж хамгийн түрүүнд сая 2 3 удаа дурдлаа тий. Тэгээ мэдээж бидээс өмнөх дугаарууд дээр золоо гэдэг think tank Монгол байгуулсан залуу бас нөгөө яг энэ хөрөнгө оруулалтын чиглэлээр үйлчлэлт явуулж байгаа гэхэд бас яг энэ хамгийн том асуудал нь ерөөсө татвар болон энэ тогтворгүй нэг тодорхойгүй байдал ерөөсө хамгийн том асуудал үүсгэж байна гэдэг дээр л ботлоныг болчиход байсан байлээ. Яг зөв нөгөө одоо жишээлбэл сүүлийн жил чинь бид нар ингээд баг 3 ерхий сайдын нөр үзчихлээ шүү дээ. Тэгэхээр чинь ямар нэгэн нэг яамны сайд нар ч юм уу солигдлоо гэж бодоход сайд нарыг солигдоход дагаад нөгөө нэг ажилчид нь солигдчихтэй. Тэгэхээр ямар нэгэн хөрөнгө оруулагч юм хувийн хвшлийн байгууллага нь одоо яамтай холбоотой одоо нэг хамааралтай төсөл үү ингээд явуулах гээд явж байгаа гэхэд нөгөө нэг цаг зарцуулаад санхүү зарцуулаад явж исэн төслүүд нь дахиад тэргээ яг нөгөө нэг эхлүүлэх шаардлага гарч ирдэг. Тэр утгаараа тэр чинь нөгөө нэг цаг үеийн нэлээд том одоо гарцтэй цаг хугацааны хувьд ч гэсэн юм тэгэхээр нэг улс төрийн те засгийн бас доктортой байдал нь бол хөрөнгө оруулагчдад хамгийн чухал байдаг. Бас дээр айгүй нэг сонирхолтой юм нь Монголыг нөгөө нэг түүхтэй юмнууд түүхтэй авах хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ. Одоо гэдэг нь мэдээж сууд ингээд олон улс болон ингээд Монголын олон байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Тэгж яах нэг юм өөрөө чинь авсан мэдрэмжээр те Монголыг одоо танилцуулахад юу нэг ингээд гол point байна те. Юу гэдэг нь олон улс танилцуулахад нэг түүх дутаад байна гэдсэн шүү дээ. Монгол нэг ийм явж байгаа ингээд онцлог дутаад байна. Тэгэхээр одоо өөрөө багаараа тэгээ энэ Монголыг ер нь танилцуулахдаа юу гэж ер нь энэ товчхон танилцуулдаг байна. Ер нь яг уу мэдээж сүүлийн мэдээж нөгөө нэг ерөнхий ойлголт нь бол тэ нэг хувь хүний одоо яг хүмүүсийн ойлголт нь болохоор яг Чингис хаан тэ түүх гэдэг айгуу тэр нэг empire-аар айгуу ярьдаг тэ. Мэдээж сүүлийн жилүүдэд мэдээж уулаар хаан байгалийн нөөц ихтэй гэдэг утгаараа манайх бол мэдээж нөгөө нэг олон улсад одоо илүү танигдсан байдаг тэ. Одоо миний нөгөө хийж байгаа ажлаас одоо хамаарат гэх юм бол би юу гэж илүү ярих вэ гэхээр Монголд ганцхан уул уурхаас гадна манад энэ уур амьсгалын өөрчлөлттэй энэ доктортой хөгжилтэй ногоон санхүүжилт манайх бүрэн авах бүрэн боломжтой шүү гэдэг талаас нь би илүү одоо ярих туртаа болоод байгаа. Яа тэгэхээр энэ чинь бидний дэлхийн манай Монгол улс ч гэхгүй дэлхийн одоо ихтийн зорилго болчиход байна шүү дээ доктортой хөгжил гэдэг чинь. Тэгэхээр жишээл Монгол улс чинь хүн ам багт амтлаасаа газар талбай айгүйх те. Тэгээд нар салхины одоо нөгөө нэг хүч одоо нэг бүрэн боломжтой дээрэс нь одоо жишээлбэл зарим нэг улс чинь одоо жишээл модны одоо яаж ах уу одоо газар тариалан явуул ихээр газарч байхгүй шүү дээ. Монгол бол хангалттай энэ талаар газартай. Тэгэхээр энэ тал руугаа хөгжил бүрэн боломжтой байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ тал руугаа бас илүү ярьж одоо сүүлийн нэг жил бид нар нэг COP17 холбоотой ажлын хэсэгт бид нэгтгэвтэй оролцож болохоор тэр тал дээр бас илүү танилцуулах сонирхолтой байна. Тэгээ Монгол бизнесүүдэд буцаад яг энэ ногоон санхүүжилттэй энэ climate finance Монгол улсад ямар их боломж байдаг юм бэ илүү ойлгуулах одоо бидний үүрэг боллоо. Яг энэ ажлыг бол айгүй сүүлийн жил гарсан бол айгүй идэвхтэй. Тэгээ тэрэндээ бас айгүй дуртай айгүй хийж байгаа тий. Үргэлжлүүлж байна. Энэ дэр ям боломж байгаа гэдэг шүү дээ. Яг энэ боломж гэдэг чи айгүй гоё юм товчхон танилцуулал тий. За би ингээд сэргийгч байна. За би энэ solar panel хий. Тэгээ
Яхаа ямар боломж байна. Одоо тэрийг ойлгохгүй байхгүй тий. Carbon credit одоо энийг санхүүжилтийг босгох тий. Энэ мөнгө цаашаага баялаг болж орж ирэхийг ойлгохгүй байгаа байхгүй. Тэрэн дээр ийм гоё схем зураад өгч битээ шүү дээ. Яг уу нөгөө нэг боломж гэдэг дээр одоо жишээлбэл яг энэ ногоон санхүүжилттэй холбоотой тийм энэ climate finance дээр дэлхийд дээр одоо 1.9 их 80 ам доллар ингээд эргэлдэж идэг байна шүү дээ. Тэгэхээр санхүүжилтийн хувьд бол бүрэн хангалттай санхүүжилт бол байгаад идэг. Тэрийг яаж татаж оруулж ирэх үү гэдэг чинь л бид нар яг одоо нэг хийх ёстой ажил болчиход байна л да. Тэгэхээр bankable буюу одоо энэ төсөл чинь өөрөө энэ санхүүгийн одоо нэг одоо өөрөө аваад явчих боломжтой тийм төслүүд агиух байх чухал одоо хамгийн чухал. Тэгээд тэр төслүүд нь бол яг Монгол улс дээр л хангалттай ерөөсөө байж чаддаггүй. Тэгээд тэр нь яг Монголд ч биш бас дэлхийн бусад орнууд агиух их байдаг л та. Тэг яг одоо жишээл дэлхийн томоохон санхүүгийн одоо хөрөнгө оруулагчнууд бол тодорхой хэмжээ хувийг энэ ногоон санхүүжилт green climate finance руу өгөх тийм угаасаа нэг үүрэгтэй тий одоо байх хэрэгтэй гэдэг. Тэнгүүт тэрийг баг өөртөө тэр нэг одоо жишээлбэл прожектуудаа хаагаад тийм зарим тохиолдолд энэ томоохон санхүүгийн байгууллагын тэр тал дээр бас тусламж бас агиух өгдөг. Тэгээд нэг technical assistance гэл supportтэй бас өгөө тэр прожектууд чинь цааш нь явуулах гэдэг л гэсэн үг шүү дээ. Яг тэрнтэй холбоотой Монголын бизнесийн зөвлөл ерөнхийлөгчийн тамирын газрын санаачлагаар тэгээд Монголын байгалийн өв сантайгаа хамтраад яг нэг юм платформ үүсгэсэн байгаа явж байгаа. Тэр нь болохоор яг ногоон төслүүд дээр дараагийн шатанд хүрэхэд нэг юм нэг тусламж ч юм уу те нэг ямар нэгэн тийм дараагийн шатанд хүрэхэд нэг тийм хэсэг хугацаанд бид нэг support үзүүлээд тэгээд тэр нь нэг одоо жишээлбэл санхүүгийн тооцоолт дээр ч юм уу те тэгэхээр яг манайдаар хамтарч байгаа хувийн хвшлийн сайн дураар орж иж байгаа байгууллагаас зүүн зөндөө байгаа л та түрүүний хэлсэн Capital Markets Монгол жишээлбэл энэ дээр нэгдэж орсон байгаа PMI Монгол chapter бас орж ирсэн байгаа нэмээд те ингээд бас технологийн компаниудаас орж ирсэн байгаа тэгэхээр тэд нар жишээлбэл тэр төслүүд дээр одоо өөрсдийн үйл ажиллагаа явуулж байгаа чиглэл дээр зөвлөгөө өгөөд тэгээд энэ одоо яг энэ ялангуяа энэ копийн хүрээнд бид нар болохоор яг энэ нэг бэлчээрийн мал аж ахуйг дэмжсэн тэм төслүүдтэй болохоор дэмжиж одоо Монголд хөрөнгө оруулалт татаад тэр төслүүдийг явуулахад бид нар болохоор яг нэг юм санаачлага сайн дурын санаачлага явж байгаа. Энэ болохоор бид нар бүгд одоо энэ хамтарч орж иж байгаа байгууллагууд өөр өөр ингэсэн нэг зөвхөн үүрч болох тэр нэг одоо боломжит одоо тэр нэг юугаал одоо олгож ийна л гэсэн үг байхгүй тий. Тэрнээс ямар нэгэн одоо өөртөө нэг юм ашиг сонирхлын үднээс бас хийгээгүй. Яг энэ төслүүдийг яг Монголд яг энэ дэлхийд дээр би төрөлсөн санхүүжилт нь хангалттай байна. Тэрийг яаж татаж оруулахад нэг ийм нэг платформ бол хэрэгтэй. Тэр нь төрөх хувийн хвшлийн хоорондын уялдаа холбоотой байж тэр нэг агуух ногоон санхүүжилтад явдаг. Тэгэхээр энэ нэг ерөнхийлөгчийн тамирын газар нь бас санаачилж орж ирсэн бид нар агуу баяртай байгаа. Тэгэхээр яг энэ дээр нь бодохоор бид нар юу ч нэг хувийн хвшлийн оролцоо бас агуу чухал. Тэгэхээр нэг энэ холимог нэг санхүүжилтийн нэг одоо төрлүүд байгаа шүү дээ. Blended finance гэж ярьдаг. Тэгэхээр хувийн хвшил төрн тэгээ дээрэс нь ямар нэгэн нэг тэр project-ийг risk-ийг нь бас авдаг одоо нэг фандууд бас байдаг тийм. Тэгэхээр эдгээр ингэж хоорондоо олж ирээд Монгол улсад яг тэр хөрөнгө оруулалтыг татаад дээрээс нь тэр чинь ганцхан байгаль экологитой ээлтэй биш бас эдийн засаг тэр чинь тэлэх боломжийг бас өгөөд байна гэсэн үг. Тэгэхээр аль аль та давуу талтай. За өсөөгөө копро орчлаа. Тэгэхээр энэс өмнө саяны ярианд би ойлгосон юм. Нэгдүгээр за ингээд санхүүжилт өгөх маш их одоо үүс боломж байгаа юм байна. Харамсалтай нь Монголд яг тэр санхүүжилтийг авчих хэмжээний төслүүд бага байна гэдээ ойлгочлаа. Тэгэхээр тийм төслүүд олон болоосаа гэж хүсэж штэ тий. Тэгээд тийм олон болох юм бол санхүүжилт авах юм байна мэдээж эргээд буцах одоо тэр одоо ээлтэй байдал нь бол айгүй өндөр юм байна гэж ойлгочлаа гэдэг. Гэж ойлгож байна. Тий. Саяных дээр зүгээр нэмээд асуухад яг гаднаас орж иж байгаа энэ хөрөнгө оруулагч нараас манай байгаа орчин төсөөллөөс нь хэр хол зөрж байгаа вэ? Одоо ингээд жишээ зүгээр тахад Киргиз ч юм уу Узбекистан дээр аваад тэрэн дээр яг бодсон харсан яхад Казахстан энтертэй ойрхон юм чинь нэлээд сайн хөгжсөн гэж боддог. Тэгээ яг очиод үзэнгүүт бизнесийн орчин Монголоос нэг 5-10 жилийн хоцрогдолтой явж идэг. Тэгээ яг бодсон харсан очиод ингээд үзэх хоёр бүр шал өөр юм байгаад байгаа байхгүй юу? Яг одоо Киргиз ч юм уу Узбекистан дээр аваад тэрэн дээр яг манай Монгол одоо яг энэ нөгөө гадагшаага харагдаж байгаа имиж маань яг ирээд уулзж байгаа энэ бизнесийн хөрөнгө оруулагч нартай харахаар хэр хол зөрж байна. Одоо шууд ирээд таатай уулзснаа таатай ярингуудаа бид хэдийн бодсноос шал өөрөөстэйгээр ингээ болоо гараа явж байгаа хүмүүс байна уу? Эсвэл ер нь их гайгүй байгаа юу?
Ер нь л би Монголд үйл ажиллагаа бизнесүүдийн хувьд миний хувийн бодлоор бол айгүй бусад одоо яг нэг жилхэн төстэй эдийн засгтай улсуудын харах юм бол одоо санхүүгийн тул дээр жишээ Монгол бас айгүй тэргүүлж явж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг энэ финтектэй санхүү, банк санхүү гэдэг тэгээд бас энэ эрчим хүчний салбарч бас байна. Тэгэхээр тэрүүд Монгол улсаас бас жишээг авчихаар айгүй олон сайн явж байгаа бизнесийн байгууллагууд бол зөндөө байна тэргүүлж явж байгаа тийм. А зүгээр хөрөнгө оруулагч нарт зүгээр ирээд зүгээр хэцүү байдаг юм түрүүн миний хэлээдсэн нөгөө нэг орчин нөгөө нэг энэ татварч байна уу бид хөрөнгө оруулалт хийхэд одоо тэр нөгөө нэг төрөөс ч юм уу засгаа одоо нэг улс одоо тэрийн байгууллагатай харьцахад тэр нэг явж байгаа айгу удаашралтай өгж байгаа хариуч гэдэг юм уу те тэр bureaucracy гэдэг юм арай их байгаад байгаа учраас тэр хөрөнгө оруулагч тэр тал руугаа жоохон хэцүү байдаг тэр нэг айгу цаг авдаг цаг авахаар тэр нь хэмжээгээр айгу зардалтай санхүүгийн зардлуудтай болохоор тэр тооцоол эдрийг хийж үзээд Монголд зарим тохиолдолд одоо бизнесээ хэрэгжүүлж явж байгаад гараад явсан одоо хөрөнгө оруулагч нар ч нэлээд их сүүлийн хэдэн жилүүд бол байна л да. Уул нэдрийг авч үлдэх нь бол айгу чухал байгаад байдаг. А тэрнээс яг Монгол дээр үйл ажиллагаа явуулж байгаа тэр хамтар түнш байгууллагууд бол бид нар бол дутнуу илүү гарна гэхээс бол дутах тусж байгаа гэж би ерөөсөө бол харахгүй байгаа. Powered by Mongolia Talent Network. We focus on you. Яг тэгж яриад байгаа нэг төр тэгээ хувийн хвшил хоёр гэдэг нэг юм хөгжил яваад байгаа. Монголыг харахаар ингээд хувийн хвшлэн төрөөсөд даваад явсан. Киргиз энтрийг харахаар төр нь ингээд амар сайн хөгжөөд яваад байгаа. Мөртлөө хувийн хвшлүүд ингээд хоцрогдсон. Одоо санхүү махуун ингээд бүр нэлээд одоо төр нь ингээд дээрээ дэд бүт центр нь хамаагүй сайн болсон. Манай Монголын дэд бүт центр ингээд гологдоод байгаа. Тийм юу баадах шиг байна. Тэр дээр бас тацаа айгүйх үүсгэж байгаа тий. Одоо яг манай Монголын чи сая айгуугаа хэлчихлээ шүү дээ. Яг ийм нөхцөл байдалд очихоор хувийн хвшил айгүй хүчтэй ингээд хөгжихгүй дангууд яг энэ ч бүр ботлнаг тий. Одоо тэр төслүүд дээр нэг гар үсэг зорхуулах гэж бүр юу болоод байгаа юм бэ тий. Тэр хүн нь өөрчлөгдөж байгаа. Энд чинь ингээд маш олон удаа дараагийн процесс яваад нэг тохироонд хүрсэн байжсэн чинь багны гар гарч ирсэн юм шиг тий. Яг энэ байдал айгүй халж байгаа. Тий. Тэгээд төр гэдэг ярангууд яг манай би одоо Монголын бизнес зөвлөлийн хувьд төртөө яг яаж уялдаж ажилтдаг вэ? Одоо та хэд маань сая түрүү ярьсан хилцүүлгүүд дээр ордог гэдэг хэлжсэн тийм. COP 17 гэдээ бас яригадаад байна. Тэгэхээр яг COP 17 бол яг шилжих юм дээр бүгдээ яг энэ төрийн төртөө та хэд маань яаж уялдаж ажиллаж байгаа вэ? Яг уу одоо жишээлбэл түрүүний миний хэлсэн тий бүхэл төрлийн одоо жишээлбэл одоо хуулийн төсөлтэй бизнес орчныг сайжруулах гэл бүхэл одоо нэг юм төрчин бол мэдээж ажлынх нь бодлогын өрөөнд л хийгдэж байнга хийгдэж байдаг. Тэр болгонд бид нар бол айгүй итгэвтэй хувийн хвшлэрээ одоо хүрээнд тэ нэгдсэн журмаар бол айгүй нэгдсэн байдлаар айгүй бол ордог. Гэхдээ тэр нь бол тэр тутамдаа бас биднийг сонсоод яг тэр чиглэлээр өөрчлөлтөө хийгээд байна гэвэл өрөөсгөл ойлголт болно тий. Яг хөө тэрэн дээр бид нар одоо жишээлбэл нэгэнт бид нар одоо ингээд саналаа өгөөд ингээд төр одоо жишээлбэл одоо энэ хуулинд жишээл өөрчлөлтөө оруулдаггүй маа гэд бид бас зогсож болохгүй. Энийг байнга л хийж авах ёстой. Тэгжээж бид нар урагшлуу гэхээс та нэгэнт бидний үгийг одоо ингээд хүснээр нь болгохгүй юм чи ингээд хойшоо суугаад байх юм бол тэр чинь бол буруу одоо нөгөө нэг одоо зам болно гэх юм уу. Тийм болохоор бид хичнээн одоо төрийн байгууллагатай ажиллаад одоо жишээл бидний хүсэж байгаа үр дүнд хүрэхгүй байсан ч гэсэн бид нар энийг бол зогсохгүйгээр хийж авах ёстой гэдэг л тийм зарчимтай л ажилладаг л та тийм. Тэгвэл яг илүү нөгөө бизнесийнхний дуу хоолой тэр тал дээр илүү байгаа гэсэн үг. Ер нь ямар нэгэн өөрчлөлтийг хийхийн тулд ер нь заавал өөртөө дуу хоолойг үргэлжиж л гэж тэгээд өөрчлөлт нь цаанаасаа шууд өөртөө болчихгүй. Тэгэхээр хувийн хвшлийн дуу хоолой гэдэг бол айгу хүчтэй айгу хамгийн чухал байх ёстой зүйл. Энэ COP 17 гэдэг бүгдээрээс хэдэд ярьчлаа. Тэрэн дээр та хэд маань одоо бизнес зөвлөл яг яаж уялдаж орж ирээд байна. Бас мэдгүй хүмүүс яг энэ COP 17 гэж яг юу болоод байгаа. Юу юм. Тэгээд BCM-ийг яаж оролцож байгаа юм бэ? Зөв. COP 17 гэдэг энэ яг нэгдсэн үндэсний байгууллага яг нэг 3 яг энэ COP одоо хурал зохион байгуулалттай. Нэг нь болохоор яг энэ уур амьсгалын өөрчлөлт. Тэр нь болохоор хамгийн том одоо COP нь. Тэрийг бол хүмүүс айгүй сайн мэддэг байх уур амьсгалын өөрчлөлт. Нөгөөх дараагийнх нь болохоор biodiversity гэж байдаг. Тэгээ 3 дахь нь болохоор яг цөлчлөлтийн эсрэг тий газрын дороотлыг арилгах дээр энэ COP гэж байдаг. Тэгэхээр энэ 3 COP яг нэг хурлыг нь л одоо Монгол улс зохион байгуулж авч байна гэсэн үг л тий. Тэгээд энэ хурлыг бид нар зохион байгуулснаар одоо нэг зүгээр нэг юм том хурал зохион байгуулад бол дуусчихна гэсэн үг. Энийг бол бид нар 2 жилийн турш манлайлж авч явна гэсэн үг байгаа. Тэгээд яг уу COP 16 гэдэг нь одоо Сауди Арабын Риад хотноо өмнөх COP нь бол зохион байгуулагдсан. Тэр үеэр
болохоор энэ газрын дороотлол энэ цөлжилтийн эсрэг дээр чинь болохоор бизнесийн одоо хувийн хвшлийн оролцоо маш чухал юм байна гэж үзээд тэр үеэрээ яг нэг business for land гэх санаачлагыг одоо яг энэ нэгдсэн үндэсний цөлжилтийн конвенц маань эхлүүлээд тэгээ тэр үеэр нэг 400 орчим нэг бизнесийн байгууллагууд бол одоо олон талууд бол оролцож энэ дээр яг орсон байгаа. Тэгээ яг Монголын бизнесийн зөвлөл болохоор яг сүүлийн 1 жил гаруй хугацаанд яг энэ нэгдсэн үндэсний цөлжилтийн конвенцтойгоо хамтын ажиллагааны санамж бичиг зураад энэ дээр яг business for land санаачлагыг нь бол Монголын хувийн хвшлийг яаж идэвхтэй оролцуулах вэ гэдэг дээр нь ажиллаж байгаа. Яагаад энэ хувийн хвшилд яг юм чухал вэ гэхээр одоо Монгол улсын 70-70% нь одоо газрын дороотлол цөлжилтийг хамрагдсан ийм ус байгаа. Тэгэхээр энэ нь одоо жишээлбэл ямар үр дагавар тавь гэхээр дэлхий дээр одоо жишээлбэл бизнес эдийн засгийн 50 гаруй орчим нь ямар нэгэн байдлаар газартай байгаль орчинтой холбоотой одоо эдийн засаг байдаг байх нь шүү дээ. Тэгээд тэгэхэд одоо жишээлбэл дэлхийн эдийн засагт жил болгон 900 тэрбум $900 хавцаа одоо зардал одоо яг энэ одоо энэ газрын дороотлолтой холбоотой жил бород эдийн засагт нөлөөлдөг гэсэн тоон үзэлт байдаг. Тэгэхээр энэ чинь айгүй тийм дэлхийн нийтээрээ. Тэгэхээр чинь айгүй том. Тэгэхээр яагаад цаашдаа энэ бизнесийн байгууллагууд нь энэ яг энэ solution болж орж ирэхгүй болохоор сүүлдээ тэр чинь бизнесийн байгууллагт нь одоо тэр нөгөө нэг орлого те value chain нь ингээ нөлөөлөд явчихна гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо энэ нөгөө газрын дороотлолоо зогсоохгүй бол одоо жишээлбэл Монгол улс чинь айгүйх нөгөө миний төрүүлсэн байгалийн нөөцтэй газартаагаа айгүй уялдаж ажилладаг эдийн засагтай жишээлбэл малаж авах уу те хүдэж авах уу тэгээд уулуурхаа гэдэг бүгд газартай холбож. Тэгэхээр энэ газрын дороотлыг одоо байхгүй болохгүй бол буцаад эн чинь бизнестэй хор нөлөөтэй. Тэгэхээр яг энэ ойлголцлыг бид нар энэ нөгөө нэг ойлгуулахаар бид бизнесийн гишүүд байгуулгал Монголын бизнес нийт бизнес эрхлэгчдэд энэ тал дээр айгу одоо манлайлал хийгээд явж ажиллаж байгаа гэсэн үг. Тэгээд ганцхан бас ингээд энэ талаас гасна гэж буцаад нөгөө түрүүний яг хэлсэндээ бизнесийн байгууллагууд ямар их нөгөө нэг бас өгөөж бас ирж болохыг энэ түрүүн ярьжсэн. Тэгээд энэ нэг Монгол биш дэлхийд бол хангалттай их санхүүжилт бол ногоон санхүүжилт байгаа. Тэрийг Монгол руу яаж татаж оруулж Монголын байгууллагууд яаж тэр яг энэ sustainable business practice гэдгийг хэрэгжүүлээд тэгээд энэ нөгөө нэг ногоон санхүүжилтийг өөртөө бас нөгөө нэг татаж оролцуулаад тэгээд нэгдүгээр байгаль ил орчинд нээлттэй хоёрдугаар чинь бизнесийн нөгөө нэг удаан хугацаанд нэг орших гэдгийг чинь энэ одоо нэг ойлгож одоо тэр бизнесийг одоо ихтгэн л нөгөө нэг одоо энэ солиушныг нь гаргаж ирэх шаардлагатай л байхгүй. Тэгэхгүй бол одоо жишээлбэл 10 20 жилийн дараа оройтсон бол энэ хитрхи оройтс чинь газрын дороотлол чинь бүр муудчихаар чинь одоо энийг бол бүр дахиад хэд дахин хүртгөөр тэр газрын дороотлыг багасгах нь үгүй бол тэр бизнесийн байгууллагын цааштай орших үгүй бас бүр хамаарат явчих учраас энийг одоо яг ойлгуулж бизнесийн байгууллагууд дээр энэ sustainable value chain practice гэдгийг бол айгүйх промот хийж ажиллаж байгаа. Ажиллах нь байна гэсэн үг үү? Ажиллаж байгаа. Тийм Монголын бизнесийн зөв. Яг тийм хэлдгээр яг ямар зорилготой бид нар COP17 зохион байгууллаа. Мэдээж айгүйх зардалтай тийм. Тэгэд иргэд тэрнээс яг хийгүү авах гэдэг. Яг уу нэг COP17 нэг зохион байгуулалт нэг ойролцоогоор нэг бидний засгийн газрын одоо нэг тийсэн одоо жишээлбэл ажиллаж байгаа ажлын албаны хэсэг тооцоолдоо нэг ойролцоогоор нэг 5-аас 7,000 хүн ирнэ гэж бол төлөвлөд байгаа тий. Тэрний одоо нөгөө нэг ихэнх хувь нь болохоор яг нэг 100 нэг 90-д одоо нэг талууд одоо орны тий одоо төлөөлөгчд тий байгууллагууд бол ирнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм лээ. Тэгэхээр нэгдүгээрт тэр чинь Монгол улсад одоо өөрийгөө яг энэ газрын уур амьсгалын өөрчлөлтийн өлөг мандал гэдгийг бас харуулах боломж нь гарч ирж байна гэсэн үг тий. Яг улсаа таниулах тий дипломатик орчинд ч гэсэн чинь төрийн нэлээд олон тэргүүд бас ирдэг. Тэгэхээр Монгол улсад ч бас ийм улс байдсан байна гэдгийг таниулах бас аялал жуулчлалын хүрээнд ч гэсэн энэ бас эргээр нөлөөлнө. Хоёрдугаарт миний яг түрүүний яриад байгаа яг энэ нэг уур амьсгал орчин ногоон санхүүжилт climate finance тал руугаа монголчууд бол энэ дээр бүрэн боломжтой гэдгээ бас бид нар харуулах боломж нь гарч ирж байгаа хгүй яа. Тэгэхээр түрүүнээс газар нутаг хангалттай байна. Тэгэхээр эрчим хүчтэй нар салхины эрчим хүч дээрээс нь модны яаж авах газар тариал ингээд Монгол дийшээ санхүүжилт хийхэд бол бүрэн боломжтойгоо бас таниулах. 3-дугаарт бол бизнесийн байгууллагууд чинь буцаад нөгөө нэг яг энэ дэлхийтэйгээ хүл нийлж алах жишг байгуулах болоход одоо энэ дэлхийн одоо бүхэл томоохон компаниуд бас оролцдог. Тэгэхээр тэднээсээ бас ингэж networking хийж тэ суралцах боломж нь бас гарч ирнэ. Тэгэхээр бизнесийн зөвлөлд
бас санхүүгийн нөгөө ганцхан одоо тийм ашиг харахаасаа илүү бид нар юу гэж нэгэхээр санхүүгийн бус тэр нөгөө нэг тэр бахан нөгөө нэг харилцаа холбоо түрүүний бид нар яриад байгаа тэр хоёр компани ч гэдэм үү хамтын ажиллагаа эсвэл суралцах тийм нэгэ зөндөө олон нөгөө нэг давуу талууд бас давж ирдэг. Тэгээ энийг бид нар яаж гишүүн байгууллагуудаа Монголын бизнесүүдэд бас илүү өргөнөөр энэ ашгийг нь илүү одоо авч чадхаар байна гэдгийг л бид нар нөгөө нэг одоо дээр илүү ажиллаж байгаа тийм ганцхан нэг хурал конференц зохион байгуулаад өнгөрөх биш Монголоос хэдэн санаачлах хийсэн хэр олон одоо жишээлбэл ногоон санхүүжилтийг татаж авчирч чадсан тэгээ дээрэс нь одоо газрын дараалтаас хэрдэн хувиар багасч чадах юм гэдгийг л одоо бид нэр хэр одоо энэ копиг сайн зохион байгуулсан энэнгээр дүгнэж харах болов гэж хараад байна л да. Тэгэхээр энэ дээр бид нэг хувийн ижлийн манлал оролцоо маш чухал байдаг гэдгийг би түрүүний тайлбарлалцсан тийм болохоор бид нар манайх энэ дээр манлаж яг үг ажиллаж байгаа. Том ажил хийгдэж байгаа тийм. Сайн нэг GCI-ийн 2000 ирэхэд Улаанбаатар ингэсэн шүү дээ. Ястай. Аваа ажил болно тийм. Одоо шинэ бүр 5000 7000 тийм 5 бидний сар тийм. 8 сарын 17-оос 28-ны хооронд гэх нэг 10 гаруй өдрийн хугацаанд үргэлжлэх. Тэмүүлэн сайн юм асууж. Тий, төрийн тэргүүнүүд ирж байгаа гэдэг чинь тий. Яг аль хэмжээний хідэн одоо хүмүүс ирж байгаа юм бол тэр тал руу тэгээд яг бизнес талд одоо төрийн тал дээр хідэн хүн ирж байгаа. Бизнес тал дээр ер нь ямархуу компаниуд ирж байгаа юм бол ер нь аль чиглэлээр бас ирж байгаа юм бол нэрлж болохоор компаниуд бас байвал. Яг уу төрийн дээд тэргүүн ерөнхийлөгч ерөнхий сайдын хэмжээнд болохоор энийг болохоор илүү нөгөө нэг Монгол Улсын гадаад яам одоо хариуцж ажилладаг. Тэгэхээр эндээс бол урилга ирээд явах юм байна гэж манайхан бол ойлгосон байгаа. Тэгэхээр 30 миний буруу хэлэг бол 30 хавцаа урилга бол явж байгаа юм лээ тий. Бизнесийн байгууллагууд дээр бол дэлхийн бүхэл төрлийн байгууллагуудын бол идэвхтэй оролцдог. Ялангуяа технологи innovation талдаа ажилладаг компаниуд бас газрын дороотлыг яаж технологийн одоо оролцоотойгоор багасгаж болох уу гэх тийм солиушнуудаа бас оффер хийдэг те. Бас эсвэл нэг янз бүрийн том групп компаниуд те жишээл газар тариаланд үйл ажиллагаа хийдэг юмнууд буцаа нөгөө нэг тэр бизнесүүд чинь нөгөө нэг одоо нэг арга хэмжээ авахгүй бол тэд нар чинь value chain-д нөлөөлөх гээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө нэг энэ газар тариалантай ажилладаг нэлийн том компаниуд одоо Франц, Америкийн компаниуд бол энд айгүй идэвхтэй оролцдог. Буцаад очиж Монголд бас чинь нэг кашмирийн одоо хамгийн том экспортлагч ус болохоор тэн дээр манайхаас одоо экспорт авдаг том компаниуд бас илүү идэвхтэй оролцож байгаа юм гэж бид нар бол харж байгаа. Шүү. Ер нь бол бүрэн ингээд ойлголт авч чинь те. Өмнө нь бас ингээд хин золой дахиад дурдсан. Золоо ярьж байхдаа бас зүгээр чухал point хүндсэн. Тэрний юу гэхээр яг одоо энэ жил хийж байгаа нь бол заахаа ингээд болох ч юм яг санаа яриад байгаа. Гэхдээ энэ жил хийж байгаа нэг оновчтой биш ээ. Ер нь ингээд бид нар яг тэр хөрөнгө оруулалтуудыг хүлээж авах бас яг бэлэн биш байна гэдэг юм яриад байгаа. Одоо мэдээж ашиг асар их боломж байна гэдэг байгаа мөртлөө бид нар яг хүлээж авах бололцоо нь хэр байгаа вэ гэхээр цааш юм бол жоохон сулаагаа гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр бизнесийн талаас нь бизнесийн талаас эсвэл төр талаас нь бизнес төрөө ер нь аль алийг байна тийм. Тэгэхээр зүгээр өөрөө чинь үзэл тий ямар шүү. Одоо мэдээч Монгол гэхгүй л ахал та. Зүгээр аль тал дээр дутагдаад байна. Аль тал дээр бид сайн сайжруулах бай тий. Яг хөө түрүүний миний хэлсэг энэ геополитикийн үед бол Монгол улс бас зарим талаараа эргээр нэг тусч байгаа юм гэхэд нэг бас нэг боломж нэг хугацаа гэж бас байдаг шүү дээ. Тэрийгээ яг иймэрхүү нэг момент ирсэн үед нь ашиглах нь айгүй чухал. Тэгээ нэгэн төдөрчлөө бид нар копиг одоо зохион байгуулахаар болцсон нь бол өгөгдөл байгаа шүү дээ. Тэр өгөгдлийгээ бид нар яаж ашиглаад яаж тэрийгээ одоо нэг ашиглаж чадах уу? Яаж энийг одоо илүү үр дүнтэйгээр хийж болох уу гэдэг дээр л анхаарлаа хандуулсан нь бол миний хувьд бол илүү дээр л гэж хараад байна л да тий. Тэгэхээр яг энэ уул уурхай ч юм уу тий ногоон санхүүжилт ногоон одоо доктортой хөгжилт байна уу энэ тал дээр бид нарт одоо нэгэн талын өгөгдөл нь бид нарт байгаа даа учраас энийгээ яаж илүү явуулах уу гэдэг дээр бид нар хувийн хвшлэмж байна уу хүн ч байна уу тий компани ч байна уу бүгдээрээ өөрсдөө тэн дээр л ажиллаж боломжийг л өөртөө гаргаж ирнэ үү гэхээс өмнөөс нь одоо жишээлбэл тэр боломжийг гаргаад одоо perfect те төгс орчин гэж юу нь бол дэлхийд байхгүй шүү дээ. Одоо жишээлбэл Францч тэр одоо нэг засаг улс төр агуу тогтургууч гэдэм үү иймэрхүү бусад улсуудад бас иймэрхүү жишээнүүд байж л. Тэгэхээр ганцхан Монголд бас энэ болоод байгаа бол биш. Тэгэхээр илүү нөгөө нэг оптимистик илүү эерэг талаас нараа за энэ ийм боломжууд Монгол улсад ирж байгаа юм байна. За энэ үеийг бид нар яаж ашиглаж болох уу гэдэг дээр л илүү анхаарлаа өгч бид нар бол ажиллаад яг энэ санаачлах дээр нь бол ороод явж байгаа.
хичнээн ингээл энэ болохгүй байна, энэ болохгүй байна гэдэг чинь бас утга асуудал шүү дээ. Би боломжны нөхцөл нь яг энэ болсон байна. Хэцүү үү те, энэ дээр юу хийж тань гэдэг юм байна. Хөрөнгө оруулалтын мэрэгсэн зөвлөх Invescore Capital үнэт цаасны компани. Би копос шилжлээ. Энд юу нь яг ямар бүсгүй ирчээд ингээд коп мап яриад та ингээд ингээд онлайн бизнес те. Онлайн бизнес гэдэг хүмүүсээс ажиж магадгүй. Сод өөрийнхөө бэкграунд ер нь тэрнээс жоохон хуваалцаа шүү дээ. Ер нь яг ямар хуу чиглэлээр ажиллаж исэн бэ? Ямар хуу чиглэлээр ер нь суралцсан юм бэ те. Тэгээд яаж энэ BCM руу шилжиж ороод ирээ гэдэг тал дээрээс өөрийнхөө credibility хуваалцаж. Яг би 17 настай байснаас хойш ер нь бол гадаад орноор суралцж амьдрын 3-4 орноор бол ажиллаж амьдарч байсан. Тэгээд сүүлийн Монголд нүүрж ирээд бол яг нэг 5 жил рүү харьцаа гараад яг энэ бизнесийн зөвлөл дээр бол яг өтөвтэй ажиллаж байгаа тий. Тэрний өмнө болохоор би яг Австралид бас сургуулаа төгсөөд тэгээд тэнцээс яг уулуурхаан компанид бас яг ажиллаж байсан. Тэгэхээр яг тэр үднээс бас яг Монголын нөгөө нэг эдийн засагч бас уулуурхаа дээр айгу тогтсон болохоос тэндээс бас яг суралцж ирсэн юмнууд бол харагдчихсэн. Тэгээд Монгол яаж тэрийг бас хэрэгжүүлэх болох уу дээр бас нэлээд ажиглаж харж лээсэн л та. Тий. Зөв. Чиглэл нь илүү яг хөө миний яг сурсан мэрэгжил гэх юм бол дижитал нэлээ илүү нэг шинэлэг яг тэр үедээ яг creative industry илүү тэр тал руугаа төгсөж ирсэн. Тэгээд ажил хийжсэн юм гэх юм бол илүү уулуурхаа салбар руу ажиллаж ирсэн. BCM руу яаж transition шилжиж хийсэн бэ? Тэгээ яг нэг ковидын үеэр нэг хүмүүс ингээд ялангуяа нэг Австралид чинь тэр үед айгу хүчтэй локдаун болоод ер нь баг гэрээсээс гарч болохгүй айгу. Австралид айгу гэрүүлийн гişүүд хамтаа явжлахгүй болсон шүү дээ. Нэг жил гарам яг гэрээсээ ажилласан. Тэгээ баг гэрээсээ ажиллана гэдэг чинь айгу эхлээл айгу гоё юм байсан лээ. Тэгээ яг нэг жилийн турш гэрээсээ ажиллаад хахад чи айгу depressing болж эхэлдэг юм байлээ л дээ. Нэг хүмүүстэй баг интеракт хийхгүй те. Тэгээд яг тэр үеэр би ажилласаа чөлөө аваад Монголд яг ирээд тэгээд төр зүр ирсэн байж байгаад тэгээд тэгсэн чинь Монгол локдаун дээр болоо. Тэгээд Монгол хайцангуй миний амьдарч үзчихсэн улсуудаас хамгийн сонирхолтой улсуудын нэг гэж би бол харсан. Тэгээд яг залуу хүн ялангуяа ирж инчээ сурж амьдарч бас өөрийнхөө нөгөө нэг хийчүүд бүтээж чадах юм аа бас хийх ёстой байна гэж хараад тэгээд төр зүр ирсэн хүн 5 жилийн дараа яг Монголд хиймээрэл байгаа. Тэгээ надад бол ерөөс харамсах юм байдгүй. Тэгээд яг залуу хүний хувьд эмэгтэй бас удирдах одоо төвшөнд ажиллаж байгаа хүний хувьд харахад бол Монголд айгүйх боломж байдаг. Тэр боломжийг яаж ашиглаж яаж одоо бас үр бүтээлтэй ажиллах уу гэдэг бүх юм ингээ өгдөл нь байж байгаа учраас тэрийг яаж ашиглах уу дээр залуу хүмүүс илүү анхаарч ажиллавал айгүйх боломж байдаг гэдгийг л харсан. Яг би бочирцэл буцаад яг Австралид ажиллаж исэн бол мэдээж айгүй амар амгалан те доктортой амьдралтай. Гэхдээ миний үзүүлж байгаа тэнд одоо импакт нь бол Монголтой харьцуулах юм бол харьцангуй бага. Тэг ялангуяа бизнесийн зөвлөлт төр ажиллаж байхад одоо ингээд түрүүний хэлсэн энэ нэг бидний нэг орлон талыг нэг оролцогч нартай ажилладаг болохоор өгж байгаа буцаад нөгөө нэг надад энэ ажилласаа авч байгаа тэр урам өдөр нь болохоор хамаагүй том байдаг л та. Тэгэхээр би ер нь тэгээ амар гоё юм тийм. Локдауны ачаар одоо энэ бодлог бүсгүйгээ буцаад Монголд гараад ирсэн байна тийм. Мэдээж ингээд 17 тагаас хойш олон сар явсан гэж чинь тийм. Монгол ирэхэд мэдээж төсөөтэй зүйлүүд зөндөө гарна шүү дээ. Тэгээд тэр зүйлүүд ер нь яаж Монголд ажиллах тэгээд тэр чинь Австралид ажиллах хоёрын за мэдээж ялгаатай байгаа. Энд илүү шокинг болоод байсан зүйл юу байсан бэ? Өөрөө чинь жоохон тавгт болох юм тийм. Соёлын шок уу бараг. Арай соёл та. Яг нөгөө нэг ерөөсөө нөгөө нэг 10 жилээ төгсчихэд энэ чинь нөгөө ажил хийж үзээгүй, ажлын орчин яг ямар байдгийг сайн мэдэхгүй яг анх Монголд бол нүүж ирж лээсэн л та. Тэгэхээр нөгөө нэг бас тэр нөгөө ялгаанууд нь бас эхлээд нэг эхний жил гарам 2 жил бол айгу transition бас айгу шаардлагацсан. Тэгэхээр яг тэрийгээ даваад тусны дараа ингээ нөгөө ойлгоод ирэхээр 3 дунд нь ороод тэр чинь яг одоо яг сайн юм дээр сайн муу юм дээр муу тэгэл яг тэрийг одоо байгаагаар нь хүлээж авах гэдэг юм уу. Тийм л юм transition period-с мэдээж яг эхлээд нүүж ирээд яг нэг эхний яг тэр хэсэгт бол мэдээж соёлын ч юм уу ажлын байдлын ялгаанууд бол нэлээд их байсан. Тэгээд тэрэнд бол одоо бол дунд нь тасаад тэгээд одоо аль мөр бацхаа гэдэг тийм.
ялгаа гэд одоо яг боломж өгшөө байсан гэж ярьж байна л да. Гэхдээ Монгол талдаа гэхээс бас Австрали талдаа яг юу нь болохгүй байсан бэ гэдгийг одоо монголчууд манай залуучууд дийлийнх нь л ерөөсөө дийлийнх залуучуудын баг мөрөдөж байгаа юг тэнд хийж исэн байгаа байхгүй төгссөн уулуурхаан компанид Австралид ажиллаж исэн. Бараг монголчуудын нэлээх хувь нь тэрийг баг мөрөдөд тах шүү дээ. Тэгсэн чинь тэр биш байсан байна энд байна. Яг Монголд л илүү боломж байлаа гэж. Австрали талдаа яг юу биш байсан бэ? Яг уу яг нөгөө нэг хувийн зүгээс явах юм бол нэг уулуурхаан салбар гэдэг чинь яг эрэгтэй хүмүүсийн доминант тийм салбар тэнд бас ингээд Аз тэгээд залуу эмэгтэй хүн ажиллахад бас яг уу тийм хэцүү юм бол баагүй тэн дээр бол бас соёлын бас нэг тийм юмнууд бол хальт бас мэдрэгддэг л тэр нэгтээ би хэцүү биш нэг илүү чаленж гэж хараад тэнд ажиллаа бол хийдэг байсан. Би Аз тэгээ эмэгтэй гэдгээрээ гэж штэ тий. Одоо миний бодлоор Австралич нэлээд нээлттэй орн гэж бодлоо. Тийм юм тэрэн дээр бол асуудал. Одоо арьс өнгөний юу эсвэл гендерийн ялгаа тэн дээр мэдрэгдсэн гэсэн үг. Үгүй яг тийм хүчтэй. Миний би одоо ингээд зөндөө одоо гарцсан юм чи авах. Аялаад явж байгаа шүү дээ. Зарим нэг улсад бол яг тэр юм чинь мэдрэгддэг тий. Австралид бол би 7 жил 8 жил бараг амьдрахтаа ер нь бол тийм одоо тий гадуурх ч юм уу тийм бол харцангуй ер нь мэдэрч байгаа. Зүгээр юу н өөр байдаг вэ гэхээр одоо жишээлбэл агуу эрэгтэй хүмүүсийн доминант тасан тийм ажлын орчинд тэ эмэгтэй тэгээ Аз эмэгтэй ингээд ажиллаад явж байхаа зүгээр тэр хүмүүсийн бас Монголын талаар ойлголт нь агуу харьцангуй бага ч юм уу байгалаа гэхэд тэр талаасаа нэг тиймэрхүү одоо янз бүрийн одоо агуу тийм сониуч зангаал бас ханддаг л доо тий. Тэгэхээр нэг тийм янз бүрийн тийм хэцүү юм бол байгаагүй гэхдээ мэдээж одоо ер нь бол эмэгтэй хүн чинь ер нь бол цаг хугацааны хувьд бол ер нь дижилтэй хэмжээнд ажиллах гэж бол нөгөө нөхцөл бол айгүй олон жилийн турш ингээл явж байгаа шүү дээ. Яг л тэр адилгаараа бид нар бол яг тийм эрэгтэй доминант ажлын форстер бол тэгж ажиллаа. Дөндөө юм сурсан. Тийм янз бүрийн тийм Австрали бол харьцангуй тэр тал дээр айгүй нээлттэй, айгүй инклюзив улс тийм. Тэгээ надад бол нэг тийм сөрөг юм бол байдаггүй. Зүгээр яг тэр орчинд бас ажил ажлын туршлага авч бас ийм байд юм биш үү гэдэгтэй бол харин ч талархав штэ л. Сөрөг байгаагүй. Гэхдээ одоо жишээл тэнд байсан цагаан эрэгтэй хүн байлаа гэж үү тий. Тэгэхэд үнэлэмж нь илүү их байх гэдсэн. Яг үнэлэмжийн хувьд ажиллаа хийж байгаа тохиолдолд бол харьцангуй гайгүй. Гэхдээ яг нөгөө уулуурхаан салбар гэдэг утгаараа яг энэ нийлээд байгаа эрэгтэй хүмүүс нь илүү одоо доминант байдаг л да. Яг нөгөө салбараасаа хамаарат гэсэн үг тий. Тэгэхээр одоо Монгол улс ч гэсэн банк санхүү дээр жишээл эйгүүл эрэгтэй өдөр төгсгөл дандаа өдөр төвшин дандаа л эрэгтэй хүмүүс байж таардаг шүү дээ. Тэгэл тэрнтэй л адил. Тий. Сөрөг юм гэж бол нэг байхгүй зүгээр миний хувьд яагаад тэнд бас за одоо Монгол руугаа нүүдэх ч юм уу гэж бодсон бай гэхээр яг нөгөө нэг өдөр тутмынхаа ажил хийгээд тэнд бас ачаал сарцсангуй баг те өглөө 8 цагт ажил орчоод 4 хагас гээд бараг ажиллан таарчдаг те. Тэгээ ингээд амьдрал агуу нэг жиг тив маягтай болоод ирэнгүүт нэг бас нэг залуу хүн чинь нэг чаленж ч юм уу нэг тийм хүн бас агуу хүсдэг юм байл л те. Тэгээд тэр нь жоохон нэг хэдэн жил ингээд үргэлжлээд эхлэхээр за юу өөр хийж болох уу, юу яаж өөр сурч болох уу гэдэг юм аа илүү нөгөө нэг бодоод ирсэн чинь тэр ажилласаа за гараад ямар ч Монголд очиж үзье гэж агуу тийм сониуцсан гараад ирсэн л тэ. Тэгээд ирээд яг энэ орчинд ажиллаад бол надад бол тийм илүү сурч мэдэх бас тийм. Бид бас яг харах өнцгөө сайжруулах хэрэгтэй юм шиг байна те. Одоо сая ингээд манай бас нэг танаас Канадаас ирээд энд ингээд Монголд амьдарч байгаа байхгүй. Тэгээ ярьж байгаа юмнууд нь бидэд ингээд төвжрэлтэй байна. Ингээл тодорхой бос байна. Ингээд ярьж байгаа юмнуудаа дандаа ингээд сөрөг болгож яриад байдаг. Нөгөө талдаа одоо яг сая ингээд Австрали жишээлбэл тийм байхгүй те. Тэр нь өөрөө бас нэг юм сул тал болоод ах шүү байна те. Монголд өглөөс ирээд та юу ч ухтаж магадгүй те. Хотын дарга юу ч ярьж магадгүй те. Нэг сэрхэд шал өөр болсон байгаа те. Тэднийг ингээл ямар хэцүү юм бэ? Би өөртөө амар хэцүү байна гэхгүйгээр бас юм чаленж болгож хараад явбал бас Монгол их сонирхолтой орчин байна шүү дээ. Одоо Австралитай яг ингээд харьцуулахад мэдээж амьдрах орчин чинь бүх юм Австрали хамаагүй л байгаа. Гэтэ саяны Монголыг татсан гол юм тэр байдаг шүү дээ. Нэг юм шинэ содон өдөр болгон сюрпризтэй өнөөдөр би ажил руугаа цаг чивж магадгүй 5 минут ч явж магадгүй гэдэг тэр юу бас өөрөө сонирхолтой байгаа даа.
Тий, яг зөв. Одоо жишээлбэл би түрүү хэлсэн манай багийнхан бол айгуу залуу. Бүгд LinkedIn сургуулаа төгсөөд ирсэн хүмүүс байдаг. Тэгэл яг бүгд яг Монголдоо ирж ажиллах хүсэлтэй бүгд нэг чинь нэг одоо чинь хуучныг бодох юм бол Монгол залууч чинь нэг боломж нь айгуух гараад ирлээ. Тэнцээ сургуулаа төгссөн бол үлдээд ажил хийх боломж. Тэгэхээр айгуу миний ингээд манай багт ажиллаж байгаа бүр одоо Gen-Z дараагийн үеийнх маань хүртэл хараад ингээд Монголдоо ирж ажиллахмаар хүссэн гээд айгуу их ирж байгаа. Тэгээ тэрийг болгонд манай дээр бас ирж internship ч юм уу ажиллая гэсэн залуучууд айгуу ирдэг. Тэгээ би тэр болгонд нь одоо жишээл манайх одоо илүү дэмжиж хам тэр залуучуудыг бас оролцуулж ажиллуулахдаа айгуу баяртай байдаг. Манай Бямбач өөрөөс Австралид ажиллаж сураад ажиллаж байгаа тийм Монголд ирсэн шүү дээ. Ирсэн шалтгаан ижлэх нь үү? Ер нь тийм байх шүү. Ер нь их төстэй ажиглагдчихэв. Хэдэн он буцаж ирлээ? Би 19 онд ирсэн. 19 он. Ер нь төстэй ирсэн гэсэн үг хоёр. Би 21 он. 21 он тийм. Ааха. Тэгээ ер нь надад ирэх гэсэн бас тийм яг импакт хамаагүй илүү өндөр юм шиг санагдсан. Ааха. Тэгээд хийж бүтээх юм ч гэсэн энэ чи хамаагүй их юм шиг тийм. Яг тэнцээ ингээд 4 жил төгсөөд 4-5 жил ингээд ажиллахад яг нэг юм стагнационд очиж тийм байлаа. Одоо комфорт зон гэдэг шиг тухтай бүстэй очсон тийм. Тэгээд австралич өөрөө тийм нэг юм шургуу аюу биш байхгүй. Яг мэдээж шургуу бизнесүүд нь тийм. Гэхдээ нийт ард дээр юм ер нь жоохон гоё тийм. Жишээлээ гоё пиу ингээд тэгээд эрт тарчтай ингээд ер нь нэг юм тиймэрхүү. Тэгээд би яаж бүр нөгөө entertainment салбарт нь байсан болохоор тэрийг яг улаан цан хард. Тэгээд нэг юмдаа ингээд байгаад тахтлаар нэгдүгээрт ингээд би бас айгу их орон гэдэг юм санагдсан шүү. Тэгээ их орондоо ирээд яг их орон минийх гэдэг энэ үндсэн үзэл бас айгу хүчтэй байт юм байлаа. Гэр бүлийн найз нөхдөд. Хичээл тэнцээ би найз нөхдөд үүсгэсэн ч гэсэн миний энэ багын тэр фундамент гэх юм уу тэр ингээд намайг айгу хүч чадал өгдөг гэх юм уу. Намайг сүнстэй болгодог гэх юм уу. Тэрийг би айгу их мэдэрсэн. Түрүүн суудаас асууж исэн шок гэдээ ирсэн шүү дээ. Соёлын шок ч юм уу яг энэ ажлын шок. Тэр ямар шок байсан? Чамд байсан уу? Би бол харьцангуй гайгүй байсан. Харьцангуй гайгүй байсан шүү. Харин нэг шок нь би яг нэг стартапт ороод шок мэдэрчээсэн. Тэрнээс би өөр Монгол хэрэгүүд яг нэг олон улсын чейнд ороод ажиллаж байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр бол арай илүү гайгүй транзишн хийгдсэн. Тэг ингээд өөр секторууд ерөөс мэдтгүй юм билээ. Тэгэл яг нэг тухайн юмдаа ингээд Сод дээр бас би аюугаа Монгол нэг дээр ирсэн бас аюу баяртай байна. Тэгээд одоо энэ гоё ажлуудыг явж байгаа аюу баяртай байна. Тэгээд энэ бизнесийн одоо зөвлөлийн одоо өдөр зөвлөлийн ингээд түрүүн тэнд дурдчихсан. Маш мундаг хүмүүс байгаа тий. Бид тэрс түмэн цагтаа өмнө ярилцлага хийжсэн. Одоо леженд гэдэг шиг тий. Одоо домог шиг яригддаг хүн. Тэгээд тэр хүнтэй ингээд хамтраад ажиллана гэхэлэр сурах нь амар их байгаа. Тэгээд тэр хүмүүстэй хамт ингээд нэг оффистай бүр ингээд сурах гэдэг чинь өөрөө айгуу гоё байхгүй тий. Тэгэхээр тэр хүмүүсээс юу сурч байна? Хэрэг менторлж байна. Яг зөв тэр би яг бас нэг энийг бас нэг өөр хүмүүстэй ярьж байгаа тэрийгээ бас бүр илүү ойлгосон гэх юм уу. Одоо нэг хүн чинь нэг бага юмдаа ингээд таслуулчих тийм ээ л. Одоо жишээлбэл би ингээд өдөр тутмын ажиллахад би бол бүхэл одоо Монгол тэргүүлж байгаа компаниудын өдөр тутмын нэг л баг шууд мессеж үчээл те. Одоо энд манай энд оролцож болох уу, ингэж болох уу, энэ дээр хүрээд ирж болох уу гэж өдөр тутмын гишүүд нь одоо Монгол тэргүүлж байгаа бүхэл одоо нэг манлайлж авч байгаа туршлагатай хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүстэй байнга харилцаад байхад би тэрийг юу болсмаар эхлээд нэг тэрийг анзаарахгүй байгаа сүлд нарсан чинь өө би энэ хүмүүс чинь ингээд direct харьцаатай байна гэдэг чинь би тэр хүмүүсээ шууд суралцаад явж байгаа юм биш гэдгээ бас айгүйх талархуу штэ бас хүлээж авсан л та. Тэгээд мэдээж намайг анх нөгөө нэг ажилд аваад эхлээд би чинь нөгөө нэг director of transformation гэж явчихсан. Тэгээд дараа нь бас жилийн дараа би яг managing director руугаа бас ажил тушаал нэмэгдсэн юм. Тэгээд тэр үед чинь бол ингээд нөгөө нэг дөнгөж ирсэн Монголын орчныг сайн мэдэхгүй хүнд надад айгүй ихтгэл үзүүлээд бас яг тэр манай удирдах зөвлөлийн гишүүд бол айгүй дэмжиж ажилласан. Тэр нь айгүй айгүй талархуу штэ ханддаг. Тэгээд айгүй бас эмгтэй мундаг одоо Монголын мундаг одоо томоохон одоо компаниудын захирлууд бас эмгтэй удирдагчид тэр хүмүүсээс бас айгүй суралцдаг. Тэгээд айгүй нээлттэй бас харьцдаг тий. Тэгээд яг тэр утгаараа одоо би манай дээр ажиллаж байгаа залуу хүмүүсээс бүгд л одоо энэ хүмүүстэй чинь баг ингээд одоо ялангуяа бид нэг копи үйл ажиллагаанд жишээлбэл одоо Монголын томоохон групп компанитай ингээд нэг нэгээр нь уулзаад явдаг ч юм уу. Тэгэл уулзаад явж хахад одоо манай ажлын албанхан чинь дөнгөж сургуулаа төгсөөд ирсэн ингээд залуу хүмүүс байлаа гэхэд бухад л бас ингээд тэр хүмүүстэй чинь шууд ингээд суралцах боломж нь гараад ирж байгаа. Тэгэхээр бизнесийн зөвлөл төр утгаараа айгу залуу хүмүүс айгу ээлтэй. Тэгээд манай үе үеийн гүйцэтгэх захирлууд айгу мундаг хүмүүс идэг. Тэгээд яг бас өөр ингэсэн нэг тийм давуу талуудаа бас авчирж ийн байгууллагыг авч явж байгаа. Миний хувьд болохоор илүү нэг олон улсын харилцаа тал руугаа тийм гадагшаа нэг Монголын компаниудаа гаргахад нь тэгээд энэ одоо доктортой хөгжилтэй энэ нэгдсэн улсын байгууллага гэдэг яг энэ
гадагшаа нэг интернэшнл байгууллагуудтай харьцах дээр илүү нөгөө дагнж ажиллаад сүүлийн 2 жилийг л авч илаа л та. Тэгэхээр яг 4 жилсэн манай удирдах зүйл бол яс айгүйх олоос танигдсан ч хүмүүс айгүйх байдаг те. Том глобал компаниудад ажиллаад тэрүүл явж байгаа. Тэгэхээр тэр болгоос айгүйх суралцаад явдаг. Тэгэхээр тэрэндээ бас айгүй талархав шүү дээ. Тэгэл тэр хүмүүстэй чинь өдөр болгон ярилцаал те. Тэр өдөр нэг одоо томоохон компаниуд удирдах зөвлөрөө мессежтэй те. Тэр бол амар. Тэгээ шинжээ ингээд ер нь аяа зөв үнтэйгээ суугаад нэг 2 минут болоход л тэндээс одоо их юм сурдаг шүү дээ. Их юм авах юм ихтэй. Тэгэхээр би бол нэг аяа олзуурах шүү дээ гэж бодсон. Тэр тэгээд нөө Монголд байгаа өгдөл нь бас тэр даацтай бид нар. Ягаад тэгэхээр за ингэ томоохон зах зээл байх юм бол тэр чинь бас айгүй хязгаарлагдмал шүү дээ. Тэгээд Монголын нөхөн ам нь айгүй цөөхөн тэгээ яг нэг ажил бизнес эрхлээ явж байгаа хүмүүс чинь бас ингээд нэг өөр ингэс нэг community яг нэг бас юу болохоор access нь биднэрт илүү байгаа даа байхгүй. Тэгэхээр энэ боломж чинь л айгүйх байна гэдгийг л би хэлээд байгаа юм л да. Тэгэхээр одоо жишээл Америктэй л зах зээл нь илүү хөгжсөн байхад яг юм байлаа гэхэд наад чи одоо Apple-ын захирлуулж юу ингээд тийх боломж нь бол байхгүй. Тэгэхээр Монголд энэ боломж нь байгаа гэдгийг л би бас залуучуудтай айгүйх хэлхийг хүсдэг тийм. Ер нь бол подкастын маань яг энэ дугаараа үнэрлэгтэй шинэ хандж цагмаа нэлээд авчиж тэгээд бид нар сүүлийн асуулт ер нь яаж одоо сүнсээ тижээж чинь те би махгүй да яаж тижээж чинь гэдэг чиглэл байх чинь ер нь одоо мэдээж энэ том ажлууд явагдаж байхад нэлийн их ачаалттай байгаах те тэгэл тархитлагыг гацна тэгэхээр яг энэ нэр өөртөө ер нь яаж анхаарал хандуулдаг вэ те тэрийг тэрнээс авалтаж яг уу би нөгөө нэг илүү нэг байгальд илүү ойрхон одоо нэг спорт тэгээд rock climbing гэдэг нь хадан давирдаг хоббитой нийлэн тийм outdoorsy хүн байсан л дуулнал Монголд үжихээс өмнө. Яг одоо нэг ажлын ачаал эдрийг сахлаа арцсангуу багассан. Гэхдээ яг миний яг хийж урандталтаа барьдаг юм их юм бол илүү нэг тийм байгальд ойрхон тийм актив спортоор хичээлэх ч юм уу тиймэрхүү юмдаа л илүү сонирхолтой. Тэгээ байнгын хийдэг юм байгаа юу? Тий, одоо жишээлбэл өвөл болохоор би санаар голгодог. Тий, тэрийг авахаар айгу кайфтай яг санаар голгож авах чинь фокус өгөнгөт нь бусад юмнаас мартчихдаг. Бараг л нэг медитейшн шиг болчихдаг. 100 болохоор би болохоор яг rock climbing-аа Монголд чинь өвөл хийх боломжгүй байхгүй. Тэгэхээр 100 дулаарахаар бид нэг тэр гадаа тэрэлж мэлж явж rock climbing-аа хийдэг. Тийм community байна уу те? Тийм байгаа. Гоё болцсон байлээ те. Тийм байна. Тэр community-ийнхаа нэр нь ямар community юм бол? Яг уу нэг яг rock climbing хийдэг community нэр нь яг уу нэрийг нишсэт ахын байхгүй нэг авирдаг те гавтаар авирдаг хүмүүс бас байдаг. Тэгээд нартагаа яри бичээл би чинь анх нөгөө нэг rock climbing гэдэг чинь угаасаа нэг тийм community спорт ахгүй тэгээд танихгүй байсан ч гэсэн би бол Монголд нүж ичээд би бас хадан авирт юм хамт явж болохгүй гэл тэгээд анх эхэлчихсэн. Тэгээд яг дэлхийд даяар ер нь тиймэрхүү айгу тийм community тийм mindset нэг төстэй өгöd байдаг outdoors хүмүүс болохоор тэгээ цаана бол community гэхгүй би гадагшаа энэ тийш явахаараа аль болох цааны баазуудаар нуушдаг. Эсвэл Монголд Sky Resort-д очиод гурлахчдаг. Хадан давирах тэр спорт чи өөрөө шууд автоматар танилын өрөө нэмэх юм биш те. Нэр ганцаараа хийдэг үү? Тий, заавал ганцаараа хийдэг спорт байдаг ш те. Би яг тэрийг Австралиас бас манаа нэг таньдаг хүн ирээд тэгээд Монголд аялж явахдаа хадан давирмаар байна гэхэд тэгээ зүгээр ингээ community-гаараа дамжаад Монгол тим хийдэг хүмүүсийг олоод тэрэлчэд очиод хийжтэй би олон улсын бүр танилын өрөө яваад та гэж бодчихсон. Nice. Тийм. Яг нэг амарч авах хугацаа гэж үт чинь айгүйх хоорондоо ярилцдаг спорт. Тэгээ нэгээ ингээд хүлээж авахтай ч юм уу ингээд хамгаалж авах. Амин асаа нэг ингээд дааж байгаа спорт. Тийм үү. Тэгэхээр зузаах бол тэ. Тэгээ ер нь тэрэлжийн спорт хайцаа хийждэг юм байна те. 100 дулаахан үед бол тийм. Анх үед тэгээд нэг гадагшаа эднэр явахаараа би азаал болох нөгөө нэг янз бүрийн болдеринг тийм жимүүдээр том газруудаар ороод явчихдаг. Норооны болчихсон. Шууны болчихсон. За стөх баярлаа савдтаа. Тэгээд аюугаа нээлттэй ярилцлаа. Копийн тухай ярилцлаа, Монголын бизнесийн орчны тухай ярилцлаа. BCM гэдэг байгууллага юу хийгээд байгаа тухай аюугаа ярилцлаа. Тэгээд маш их баярлалаа. Намайг бас урьж оролцуулсан та хоёртаа маш их баярлалаа. Тэгээд мэдээж өдөр хүртэл бидэнтэй хамт байсан бол заавал subscribe дараарай. Амтай channel гэдэг бас бидний social сувгууд байгаа. Тэгээд заавал бидэнтэй хамт байгаарай. Шинэ дугаараар бас аюугаа зочдтой бас байна гэдгийг амлаж байна энэ удаа. Тэгээд сувдаас бас та маань асуух асуултууд байвал комментээр заавал тэгэр гэж хүсэж шүү. Тэгээд нээлттэй одоо BCN дээр ороод дадлаг мадлах хийх гоё оюутнууд байвал те аюугаа нээлттэй ханддаг юм байна гэдгийг бас би ойлголоо. Одоо нэр энэ COP 17-тай холбоотой та хэд маань internship шинээр зарлагдчихж байгаа юу? Эсвэл хэрэгтэй байгаа ер нь яаж
оролцмоор байл холбогдох хэрэгтэй юм байна. Яг нэг засгийн нэг зохион байгуулагч нэг юуны хүрээнд бол яг бүр нэлээд 100 волонтер тийм хүмүүс авч байгаа юм билэ. Тэрэндээ нь болохоор яг тэр нэг копийн ажлын хэсэгтэй холбоо ороод тэн дээр бол нээлттэй баг. BCM-ийн хүрээнд бол мэдээж яг уу манайх ялуулах нэг интернүүдэд цалинтай ч юм уу тэгж авах туртаа болохоор нэг хідэн тийм хязгаарлагдмал гэсэн үг. Гэхдээ яг уу тогсон яг тийм хүн байх юм бол бид нар бол нээлттэй байдаг. Шууд мэйлээр холбогдож. Тэгээ манай нэг вебсайтн дээр internship opportunities гэдэг тэн дээр бүр хүмүүс аяг бүгэлж орж ирдэг. Тэгээ тэндээс бид бас эдийн хүмүүс ажилдаа авчихсан. Business Council of Mongolia гэсэн Google тэнгүүд вебсайт нь гараад ирж шүү. Тэндээс нь тэл авч байна. Окей. За баярлалаа. За ингээд баярлалаа.